Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. За футбол ток нэвтрүүлгийн удирлын 40 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ. За өнгөрсөн 7 хоног ерөнхийдөө лигийн тоглолтууд маань за зарим нэг лигүүд бол бүр ингээд хөшгөө хаагаад дуусаад цомоо өгөөд зуны амралт руугаа явцгаачлаа. Зарим нь бол ерөөсөө юу ч шийдэгдээгүй ингээд байж байгаа жишээ нь. Бүгд нь орой мэндийг хүргэж. Орой мэнд хүргье. За ярих зүйл ихтэй учраас хэдүүлээ ярианыхаа сэдв рүү шууд орцгоё. За ерөнхийдөө дууссан лигүүдийн талаар ярина. Мөн FA цомын финалийн тоглолт сая Бямбаргийн орой 22 боллоо. Челси, Манчестер Сити. За Монгол хамгийн фэнтэй багтдаг Челси юм шүү. Челси юм лээ. Челси, Ливерпул, тоглолт нь өстэй. Манчестер гурвал бах та ер нь. Яа. Тэ? Арсеналын ер нь бас их байдаг шүү бас. Бага тий. Яг хуучны топ 4-үүд ер нь их байгаа. За одоо эднийг одоо дэлгүүр ярихгүй болохгүй. Хусанов нэг хэд хоёр удаа нэг яг ийм байсан. Тэр одоо яг саяны харуулдаг бол өгүүл өгчмөр л харагдчихлээ. Тэ? Тэгээ Хусанов яг ингээд нэг тунгийн тааруулаад байгаа маа бас яг. Сайхтар юм тий. Сайн байгаа. Бүр улаан цай түлхээд ураачихгүй гэсэн. Мөр зөр орж байгаа бас би тодорхой. Доор нүдэн гуйн гуяраа хосчихж байгаа үг нь. Аха. Тий. Яг контакт бол байгаа юм. Тий. Дарн Ингланд тий шүүгч чинь. За энэ бол бас нэг энэ бол ер нь бирүүгээ штэ гарна. Тэгэхээр гайгүй. Тий энэ гар биш байсан. Хоглын ихний үе бол тун тэнцүү явсан шүү харин. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө Ситигийн нөгөө талбайн төвийн довтлогоо ерөөсөө явуулаагүй Челси. Тэнгүүд зөвхөн жигүүрээр довтлох шаардлагатай болоод тэгээ Ситигийнхэн жигүүрээр довтлох нь бол тийж одоо нөгөө голоор довтлогоосоо бол үр дүн тийм аюул бага штэ тий. Тэрийг яг Челсигийн зүгээс бол голоор бол яг ингээд шаваад хамгаалцсан. За энэ ч чамд төгсгөл хийсэ. Тий. За энэ байхгүй л ер нь 0-0 гэ пенальти тогтоодлоо шүү. байж. Гэж байлээ. Ер нь бол Челсигийн хувьд бол их ажгүй тоглолцсон өдөөс. Бэлтгэл дээр бол хаяа ED марк хичээлээ манай. Энэ мундаг гол. Яг энэ нөгөө довтооны хоёр тоглогчийн хөдөлгөөн бас яваад ирсэн л да. Хаалн талбайн түүрэж зах руу яваад Сименэтэй байрлалаа солиод. Гэхдээ яг ер нь бол яг тухайн нөгөө үеийн инстинкт мэдрэмжээрээ л явчихж байгаа. Тэгээ түлхэл бол ярих юм байхгүй. Хүнтэй мөрлөө шахацалдаад байж хахад бөмбөг жоохон хойгоор ороод ирэнгүүт хүн өөрөө ирэхгүй л энийг ин штэ. Тэгин. Тэг яг л тэргээл хийчих. За ингээд Сити нэг хийсэн тэгээд Лиам Галах 2 жилийн өмнөх Сити шиг л тоглолтын төгсгөл хийсэн тэгээ тий. Ер нь энэ ойр төлсөнгөө. Тий энэ хоёр баг чинь FA Cup-д нэг нь 3 дахь нэг нь 5 дахь финалж байгаа сүүлийн 6-7 жилийн дотор. Тэнгүүд Челси нэг авсан бас Сити нэг л авсан ч үлээ. Хоёулаа л ер нь 3-4 алдцгаацсан магадгүй байсан. Сити 2 дараа л алдсан байсан. Сити Челси бүр 3 ч алдсан байсан. Энэ ингээд 4-т алдсан. Тийм баг. гэсэн. Сити сүүлийн 4 улирал дараалаад Английн цомын финал тоглож шít. Одоо Английн цомын финал нэгэнгүүтэл Сити л тоглож байгаа ерөөсөө. Гөө хамгийн гол Сити чинь тэгээ нөө Карабаог бол ерөөсөө аваад байгаа шүү дээ. Алдахгүй аваад байгаа шүү дээ. Энэ FA-г алдаад байгаа байхгүй. Тий. юу за ингээд тоглолт нэг тийм харьцаатай ингээд өндөрлсөн. За юун дээр та энэ хоёр хасл одоо асуун даа. Шүүлтийн тал дээр одоо чинь би санаад байна л да. Нэг гүндүгүү яриа гэдэг нэвтрүүлэг өгдөг штэ. Одоо манай үндэсний бүгчүүдийн оролцсон. За тэр нэвтрүүлэг дээр Дархаа ураг Сүхбатын орсон нэг дугаар дээр нэг ярьж исэн. Нэг чангатуулчуудаа гэд болгохаар яг таарсан байдгаа гэж багш нь хэлжсэн гэдэг. Хусанов нэг жоохон тиймэрхүү юм гэдэг. Гэхдээ Хусанов харин тэгээд үгүй та ер нь бол пенальти байсан гэж бодож байна. Яаж? Үгүй ер нь бол яг тэр эхнийх биш хамгийн эхнийх. Тэрнээр бол өгцөн байхад гахгүй. Нэг аймаар маргаан юу гэж юм пенальти байд юм бэ гэж хүмүүс юм байхгүй те. За өчлөө шүүлгээл өнгөрөхөөр байвал байхаар яг дундуур л ицсэн. Тэрэн дээр тэгээд хин Жоо Педро зүгээр нэг өөрөө бас жоохон холт очроо гэж харсан. Бөмбөгөө. Үгүй яг тэгээд нөгөө хусаан усаал зүхтааж байгаа юм тэр шүү дээ. Тий харин тэгтээ тэр чинь нөлөөлж байгаа шүү бас яг шүүгч шийдвэр тий. Тэнгүүд яг ингээ хоёр гоё бүдүүн гоё мөргөлдөж байгаа юм те. Тэр чинь бол ер нь бас шүүл үлээвлээ чинь л дээ. Тэ? Гэхдээ үлээгээгүй байхад бас за үлээсэнгүүгээ сүйд болохоор бас биш байхгүй. Яг дондор л хийсэн. Тэ? Яг 50-50% тэл. Тэгээ эргэж голны энд чинь дэлгэцээр ваар энэ үзлөө. Шууд сонссон. Үзүүлээдсэн ваар гэдээ бас удаашруулаа харуулаадсэн. За ингээд нэг тийм харьцаатай Манчестер Сити хожсон. За түүнээсээ гадна за хэд хэдэн юм байгаа нь Манчестер Ситиг өмнө нь яг нөгөө FA цомд
тэнцвэл хариу тоглолтыг нөгөө багийнхан талбай дээр очиж хийгээд байдаг байсныгаа болцсон шүү дээ. Тэгсэн чинь Ситигийн хувьд энэ жил FA цомын тоглолтод 6 тоглоо зургуултанд нь хоцсон, лигийн цомд бас 6 тоглоо зургуултанд нь хоцсон гэдэг аль аль дотоодын цомын тэмцээнд 100% амжилттай гарч ирсэн Английн түүхэнд анхны баг болж байгаа юм байна. Өмнөх нь бол яг нөгөө дунд нь тэнцэл идэг байсан учраас тийм зүйл бол байгаагүй. Ситид бол яг энэ бол тохиолджээ. За, Пеп Гвардиолагийн талаар ярих хэрэгтэй. За, Пеп Гвардиола 40 идэх зам бэ. 40 хэдхээс нь гадна гол нь Wembley цэнгэлт хүрээлэндх үзүүлэлт юм гэлцээ. 24 тоглоод 16 очиж байгаа юм уу? Wembley-д. Wembley-д замлынхаа дасгалжуулагчийн замлынхаа хугацаанд 24 тоглоод 16 хоцсон, 8 хожигдсон, 11 цом өргөсөн. За энэ дунд нөгөө 2009 болоод 2011 оны Барсатай хамт аврагуудын лиг төрүүлдэг хоёр орж байгаа. Хоёулаа Wembley туссан. Хоёулаа Wembley. Нэг нь юу шүү дээ. Ром. 9 он ч 9 он Ром. Тий. 9 он Ром. 11 нь 11 13 шүү дээ. Wembley-гийн финал чинь. Тий. За тэгвэл 11 оны За 38 24 гэдгийг 1-8-ыг л алдсан юм байна. Хоёрыг авсан байна. Тийм үү? Тий. Бас дунд нь нөгөө юуны цомын хагшаа тоглолтууд бас байгаа. Английн цомын. Тэгээ дээрээс нь нөгөө community shield-ийн тоглолт бол байгаа. тий. Wembley-д болж байгаа. Тий. Энэ жил одоо бас community-га дахиад Арсеналтай тоглох нь шүү дээ. Тий. Тоглоом тодорхой. Тэр гэхдээ Wembley тоглохгүй өөр газар. Cardiff тоглох юм л. Cardiff Millennium зингэлт болох юм байна. Юуны хиний хилээ тоглолттой гэсэн. За. Зэрэг зэрэг тохицуулдаг. Сонирхол юм. За дуучтай нөө. Тий, би нэг сарын өмнө ярьжсэн мартчихжээ. За Пепчээс агуу үзүүлэлттэй юм тий. Гол нь Нэг цэнгэлтгэхээс л 11 цомтой байж шүү дээ. ингээд FA цомын хүрээнд 54 тоглолтод бага удирдахдаа 46-ад нь хоцсон буюу 85% нь FA цом шууд. Одоо бол Wembley гэхэлэр арайгүй. 85% FA цомын тэмцээнд хождог. За ихэнх хожигдлууд нь тэгээд одоо төлхөө ингээд сая одоо сүүлийн хоёр нь бол финал ороод ирж байна. Нэг юм анзаарсан нь тоглолтын төгсгөлд Pep Guardiola багийнхаа арын албаны одоо туслах дасгалжуулагч за нөгөө өмсгөл хариуцсан, пүүз хариуцсан байдаг юм одоо арын албанд байдаг бүх хүнтэй ингээд цом барьж байгаа. Нэг нэр нь их нэртэй чамг ингээд зураг авахулж хэлээ. Тэгээд бодсон л доо. Нөхөр явах гэж нөө гэж. Та хэд юу гэж бодож байна. Яг нь альбисны мэдээлэл хэдүүлээ тоглолт сайн нэвтрүүлэх юм ярьсан. Альбисны мэдээлэл алга байна. Гэхдээ ерөнхийдөө жоохон явах талаар шуумууд бол чимээгүй бол биш байна тий. Тэгээд яг одоо нөгөө нэг Улаанбаатарын цагаар бол өчигдөр одоо шүн одоо өнөөдрийн хувьд бол үүрээр баах мэдээнүүд яг араас цуураашууд ингээ гараад байна л да. Эхлээд нэг жоохон нэг шуу маягийн одоо зүйлсүүдийг төлхөө нөгөө бичдэг одоо мэдээллийн хэрэгслүүд бол бичиж байна одоо Английн. За тэгээ араас нь бас арай жоохон нэлээ ингээд нөгөө баримтан дээр суурилж клубын доторх инсайдеруудаас мэдээлэл авч бичдэг одоо тийм юу тулхтай мэдээллийн албаныхан бол бичиж байна л да. Тэгээд хамгийн сүүлийн байдлаар бол Sky Sports болон BBC 2 дээр гарч ирдэ. BBC бол хэр барахтай тийм одоо тийм хийм дээр бол бичдэг. Тэгээ BBC-ийн юу гэж бичсэн бэ гэхээр City-гийн дотооддоо Pep-ийг үдэх бэлтгэлээ хийж байна гэдэг утгатай одоо мэдээлэл нийтлэл бол гарсан байна. Тэгээд яг Pep өөрийнхөө амнаас бол хэлээгүй байна. Мөн бас Manchester City-гийн одоо удирдлагын зүгээс ч юм уу аль биесний мэдээлэл бол хийгээгүй л байна л да. Гэхдээ ер нь бол энэ мэдээлэл ингээ гараад иж нэхэр бол 90-95% байж магадгүй. Гэхдээ нэг эцсийн хүчит юмнууд өөрчлөгддөг шүү дээ. Одоо жишээлх юм бол 2001 оны одоо агуу Sir Alex Ferguson шийдвэр байгаа шүү дээ, тий. Яг 2001 онд бол энтэй төстэй Sir Alex Ferguson удирдлагын төгсгөлд Манчестер Юнайтыг орхин мөн дасгалжуулагчийн замлаа ер нь бол дуусгахаар шийдвэрлсэн гэдэг шийдвэрүүд гарцсан явж байгаад тэгээд гинт удирдлагын төгсгөлд эргэсэн тий 180 градус эргэсэн. Тэгээд найгц. Тэгээд Ferguson ч өөрөө үлдэх шийдвэр гаргасан. Клубээс ч гэсэн жихнээс найрсан. Бүр Манчестерийн бол бүр ингээд Ferguson-ы одоо залгамжлагчаар нь Арсен Венгерийг хүртэл болгоно гэдэг Арсен Венгерт холбогдсон байдаг. Тухайд 2001 оны одоо хавар. Тэгээд тим шийдвэр бол гарч ирсэн тохиолдол байдаг л да. Тэгэхээр одоо бол юу ч гэсэн одоо яг аль биесээр өөрсдөө мэдгэдгийг л сүлээж ий те. 18 онд аврагуудын лигт Реал Мадрид 3 дараалан төрүүлснийхээ дараа зүгээр сайхан ингээд цомын баяраа тэмдэглээ явуулсан чинь нэг сэрсэн Зидан явах болоод нэг сэрсэн Роналдо явах болоод тэр чинь бас л амар үлрэл. Би тэгтээ Pep тэр ингэж бодоод байгаа юм ба. Яг нэг Премьер лигийн аваргын хувьд шийдэгдэг болохоор зарлахгүй байх гэж бодод байгаа.
Өнгөрсөн 7 хоногт нэг одоо нөгөө фейк гэх юм уу нэг дүрс задарсан юм билий. Тэр нь юу гэхээр Итхад цэнгэлдэхийн голд Пеп Гвардиола ингээд Сити давсан 20 цомныхоо голд ингээд үтэлтийн бичлэгээ алидыг хийцэн. Нэг тийм бичлэг бол явуулсан. Тий. Тэгээ тэр бол ялангуяа задарснаас хойш гэрээ нь бол ингээд дууссан тий. Гэрээ нь дараа жил дууссан. Дараа дууссан. Тэгээ дараагийн үн нь бол Энцо Мареска ирнэ гэдэг нь ч тодорхой болсон гэдэг тэгээд байна. Тэгээ гол нь одоо хэрвээ магадгүй өнөөшин те Сити Борнмут хоёрын үр дүнгээс болоод Арсеналын түрүү шийдэгдчих юм бол 38 дугаар тойрогоос өмнө Пепе явах тэр юу бол офишиал болчих واخ гэж л боддог. Нэр одоогийн яасан Пеп бол өөрөө тэгтээ юу яахгүй л шүү дээ. Премьер лиг төрүүлэх мөрүүлэх бол нэг төрүүлэхгүй байх тийм хоёр дорно гэдэг чинь амар том амжилт шүү дээ гэ тэ. Төрүүлэхгүй бай. Тэгээд дээрэс нь одоо дотоодынхоо цомыг авж яах гэдэг бол тэ. Тэгээ хоёр цом болгоч бол бүр л гоё байна гэдэг тэр нөгөө FA Cup-ын тоглолтын өмнө үл тэгжсэн л да. Карабаог авцсан. Энэ чинь өчнөө багууд энэ цомыг чинь авахыг мөрөөдөөд тэ түүхэндээ мөрөөдөөд авч чадахгүй багт. Тэгээ дээрэс нь FA Cup авчвал болж лээ. Тэгээд Премьер лигт магадгүй Арсенал бүдэрчүүл бүр сайн л байна л гэсэн л тийм. Тэгээ 3 цом тоглолцол бүр гоё. Тэгж хэлжсэн. Тэгээд одоо бидний одоо нэвтрүүлгийг нэг бид нэг өдөр бичиж байгаа шүү дээ маань. Одоо тэгээд яг Английн цагаар бол өглөөний 9 цаг 10 цагаас том мэдээнүүд гардаг. Тэгээд нэг тойргийн өмнөх хэвлийн баг хурлууд бас өглөөний бас 10 цагт болох тохиолдол байдаг. Тэр нь болвол Монголын цагаар бол яг оройны ажилд харах үеэр бол мэдээнүүд гардаг л да. Манай нэвтрүүлэг маань бол 21 цагаас бол 22 цагаас бол цацагдана. Тэр үед магадгүй ингээд яг баталгаажсан мэдээлэл зүгээр гартхан байвал тий бид нар өдөр бичдэг шүү гэдгийг бас тайлбарлах хэрэгтэй тийм ээ. Арай гарчих واخ гэж бодод. Тоглоом хэвлийн бахарлаас явна одоо. Явна л да тэрэн дээр бол нэр нэг юм цэнгэлтгийн яг нэг юм завсраар нүхээр нэг хүний бичсэн. Тэгээ ингээд цомын нүүрчсэн нэг програм явж байгаа. Тий. Байсан. За тэгээд хэдүүлээ хүлээжлээ. Нөгөө талдаа Челси цомын финалд хожигдлоо. Тэдний хувьд ингээд сүүлийн 7 дотоодын цомын финал дараалан хожигдсон. 18 онд дифе явсан билүү? 19 онд авсан. Биш яг энэний өмнө 19 онд хожигдсон байл. 18 онд авсан байлаа. Тийм Тэр чинь юг хоцсон байлаа? Арсенал. Арсеналыг. Тэгэл тэрнээс хойш юм биш үү? Тийм баг. Тэрнээс хойш лигийн цом, FA цомын финал дараалан хожигдсон. Өмнө финалд олон тоглож байгаа явж байхгүй байна. Тэ. Нэг жил FA хоёуланд нь финалдсан тэр 22 он тий. Ливерпулд хоёулан дээр нь финал зогсон юм аа. Тэр нөгөө нэг 19 оны финал чинь алдартай Кепагийн нөгөө солигдохгүй сенсац болдог мөн биз дээ тий. Тэгээд торгол зүгэл зөхөд Маурицо Сарыг хожигддаг. Сари Кепанаас тий хамаг юм чулуудаа гардаг тий. Тэр нь тэгээд дандаа нэгтэйг эсвэл пенальтаар л хожигдчиход байгаа үст. Тэр нь тэрнээс болцсон юм байна. Ливерпулд 3 хөнөөсөн биш үү? Тий. Уг нь чи ингээд 7 жилд 8 финалд чинь гэдэг чинь Челси цомын тэмцээнд бол уг нь яаж хийж байгаа финалд Энэ дундуур чинь тэгээд бас цом аваад байгаа шүү дээ. Аврагуудын лигмиг тий клубүүдийн дэлхийн авраг конференц гэж аваад байгаа шүү дээ бас. Тийм. Wembley л болохгүй. Тий. Зүгээр болохгүй ч юу аавт. Зөндөл пенальтлээдэг тий. Пенальт үлдэж гэнэ гэдэг бол том л багийн шинжил тий. Тийм биз дээ. За энэ финалууд ингэжээ. За энэ бол тусдаа асуудал. Дасалжуулагчтай боллоо. Тэглээ. Одоо бол Макфарлан түр орлон гүйцэтгэж байгаа. Шинэ дасалжуулагч нь Чаби Алонсо зарлагдсан. За Чаби Алонсогийн онцлог үзүүлэлт гэдэг л хараа. Тэгээд мэдээж ярих нь зүг баг. 2022-оос 23 оны удирлаас хойш Европын топ 5 лигийн хүрээнд багтаа 100 тоглолтод ажилласан дасгалжуулагч нар дотроос авч буй дундаж оноогоороо Чаби Алонсо бүх дасгалжуулагч нар дотор 3-т байна. 2.2 оноо дундажаар. За Луис Энрике PSG бол тэнд Францд бол талхилж байгаа. За Карло Анчелотти энэ дунд Реал Мадрид байсан талхилж байгаа гэсэн байж байна. За Чаби Алонсо 2.2-той гэж шүү. Тэг яа тэгэхээр энэ нэг Ливеркузны хожигдолгүй төрүү чинь энэ оноог дээш нь татчихж байгаа юм л да. Тэглүү байх ба тий. Амар татчихж байгаа юм. Тэгээ сая Реалд байх үеийг нь бас дайжгүй шүү дээ. Дайжгүй дайжгүй. Хожлын үе чинь баг наална. Хувьсгаллаа гарцсан болохоос гэсэн. Тий. Тэр зонд гинтхэн хувьсгал болцсон. Билгүүдийн багийн төвсгөл хийгээд. Хувьсгалын цагаанд намир үссэн. За Алонсо та ер нь бол гэхдээ Алонсо юу нэрх гэдэг гэсэн шон байсан. Тий. Таны таалалд хэр нийцэж байна? Яг Алонсо бол Ливерпулийн хариуг жоохон хүлээсэн баг гэж би бодод байна. Ливерпул слотыг болоод тэгээд Алонсо руу санал тавиул өөрөө бол бас нөгөө Ливерпулд
одоо Ливерпулийн домог шүү дээ. тэгээд Ливерпулийн домог учраас Ливерпул рүүгээ явчих тийм хүсэл бол байсан юм шиг байна. Гэтэл Ливерпулийн зүгээс ерөөсөө санал тавиагүй. Слотыгоо халах чимээ шинжчихгүй. Чимээ бол байгаадсан. Гэхдээ тэр бол зөвхөн баттай биш. Фанатуудын тий албан ёсны юм бол юм гарахгүйс. Тэгээд за явахгүй юм байна. Тэгвэл одоо Челсигээс ирсэн саналтай ер нь ярилцъя да. Тэгээд Челситэй ярилцаал Челси ч одоо авъя барья гэдгээ хэлээ те. Ийм нөхцөл байна гэдэг юмнуудаа яриад тохиролцоо. Тэгээ менежер гэдэг нэр албан тушаал дээр ирчлээ те. Энэ дээр тэг юуны Шаби Алонсо Челсигийн саналыг зөвшөөрөх яг үндсэн яг хоёр л одоо гол хүчин зүйл байсан юм байна гэж байгаа юм. Тэг яг ихнийх нь бол яг ирэх мэдл юун дээр ялангуяа нөр солилцоо 8 солилцоон дээр бол өөрөө шийдвэр гаргах мөн бас зарим хэрэггүй тоглогчийг бол авахгүй гэж хэлэх мөн өөрөө дур мэдэн багийн бүрэлдэхүүн дэж байгаа тохирохгүй тоглогчдоосоо явуулах тэр шийдвэрийг бол гаргах хэрэгтэй болж байгаа юм билээ. Ингэснээрээ бол нөгөө нэг сая Реал Мадридэд байсан үеийнхэн тийм хэцүү нөхцөл байдал зөвхөн дасгалжуулагч хийгээд head coach буюу ахлах дасгалжуулагч гэсэн менежер гигэнгүүт яг шийдвэр гаргалтуудад өөрөө шууд оролцох юм билээ. Тэр нь бол Шаби Алонсог татах бас хамгийн том хөшөөрөг болж байгаа юм билээ. Оролцохтой 50% тайм шүү. Ер нь бол одоо жишээ нь одоо нөгөө нэг спортын албаны захиралтай бол шууд л тулж байгаа л шийдвэрүүдээ гаргаад явах. Хэрвээ одоо манай нэг жишээ нь парламентын гаргасан шийдвэрийг ерөнхийлөгч нэг буцаадаг штэ. Хориг тавиад хориг тавьдаг штэ. Тэр шиг байх юм шүү. Ер нь бол би тэгж ойлгосон. 8 энэ одоо тоглогчийг авна гэхэд үгүй би авмааргүй байна гэх юм бол чиний авмааргүй хамаагүй гэхгүй энэ хүн авмааргүй байна гэж штэ. За тэгвэл дахиад хуралдъя гэдэг маягаар одоо 50% тайгаар тэгж оролцсон юм шиг л чинь. Тэгээд хоёр дахь нь болохоор ерөөсөө юу Челсигийн яг одоогийн байгаа залуу бүрэлдэхүүн. Залуу бүрэлдэхүүн. Одоо ингээд маш авьяастай тоглогчтой болвол ингээд цуглуулсан байж байгаа. Хамгийн гол нь ингээд бүгдийг ингээд нэг тогоон дотор базах, нэг зорилготой болгох тий. Тэр одоо тэгж чадах юм бол асар их потенциалтай баг байгаад байгаа. Юунд ч хүрч магадгүй. Тэр нь бол ингээ Алонсогийн бас ингээ сэтгэлийг хөдөлгсөн ингээд тий. Үндсэн хоёр шалтгаан энэ бол. Яг одоо юуг нөгөө том толгойтой болцоогүй дандаа залуучууд байгаа учраас Челсид одоо нэг Алонсогийн өөдөөс юм хэлээд байгаа байхгүй сте. Байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ ингээд юуг нь яг сая Синхлийн хэлдгээр нөөц болцоог нь харахаар айгүй авьяаслаг залуучуудаар бүрдүүлсэн юм 20 хэдэн залуучуудыг цуглуулсан 27 хүртэлх насны тийм баг байгаад байдаг. Тэгвэл яг ингээд эднийг сайн яг учрыг нь олох тасгалжуулагч авчирч тавихгүй бол эднэр шал арчиж магадгүй. Тийм ээ. Яг ингээд зөв чиглүүлчих юм бол ямар ч цомд хүрж магадгүй ийм л баг байгаад байгаа байхгүй. цом арчиж магадгүй. Тийм, цом арчиж магадгүй. Тийм зүгээр нэг юм жоохон гайхаад байгаа. Одоо ингээд топ 4 баг гэ те. Ливерпул, Арсенал, Челси, Юнайтед дөрөвт нэг хуучны те. Нэгнийх нь одоо амьд домог штэ. Нөгөө багаа тасгалжуулсан тохиолдол байна. Гэхдээ нөгөө гурвын хайлныг юм. амин яг тийм тохиолдол санаж байна. Жохон бодоод Одоо жишээ нь Лампорд Юнайтед тасгалжуулахтай юм тий. Харин байхгүй. Ер нь санаанд орж ирэхгүй байгаа. Орж ирэхгүй байгаа даа тий. Челсигийн дасгалжуулагч нар чи яг тоглогч байжгаад дасгалжуулагч болсон гэвэл зөвхөн Лампард л өөрийнхөө баг дээр л ирсэн. Одоо чинь ингээл хин Карик Манчестер Юнайтед очиж байгаа. Одоо чинь Жанфранко Зола гэж одоо ингээ өөр одоо яг ингээ дүрсэлдэгч том багууд нь бол очоогүй шүү дээ тий. Очоогүй. Тэгэл Роберто Ди Матио хэд чинь тэгэл Ватфордод байсан. Матио ч угаасаа Челси. Тэгээ өөрөө Челсиг өдөрж байгаа Премьер лиг өөр багт баг өөр том багт очоогүй. Тэгээ ингээ ажиллаж ирсэн хэрэг их л баг байхгүй шахгүй юм тий. Ерөөсөө санаанд буухгүй. Дешам л харин Францын шгшээр рүү явчихад байна. Тэгээ одоо Энфилд жишээ нь Алонсог бас яаж хүлээж авах юм бэ? Тий. Нийт дэлхийд даяарах байж байгаа Ливерпулийн фэнүүд бол бас жоохон дурамчхан хандж байгаа юм билээ. Яашгүй явах гэж тий. Нэг талаасаа Алонсог одоо тий яагаад ингэ Челсид ингэ ирж байгаа юм бэ? Хүлээхгүй явдаа гэж байгаа юмсууд бол байна. Нөгөө талаасаа бол энэ клубын шийдвэр одоо ямар удаан гарвал слотын асуудал чи ер нь бас одоо энэ зунч баг магадгүй юм байлээ шүү дээ. Слот чинь одоо ер нь одоо энэ сүүлийн тоглолт байж байгаа шүү дээ. Ливерпул хийх тоглолт. Тэн дээр баг ер нь ажиглал магадгүй байж байгаа юм байл шүү дээ слот чи. Айгу. Ливерпул 5 дугаар байраа алдах эрсдэл бас байна. За шууд Ливерпул Астон Виллагийн тоон үзээ. Тэгээд Ливерпул гэсэн сэдвэрэг орсон зүг. Яда Ливерпул дээр Мохаммед Салахыг бас үдэх гээд бас бүхэл ажил явуулж байгаа. За Бэмгарыг чилжигшин болсон тоглолт. Морган Рожерс Астон Вилла хожих юм бол аврагын лиг ирэхэ баталгаажуулах тоглолт байсан нь бол Өнөөдөр чин дээр дороо зэрэгцсэн байна. ингээд цохиулчихж байгаа маа тий.
Тэгээд энэ тойргийн өмнө Астон Вилла нөгөө юутай Бөөрнлигтэй тэнцсэн шүү дээ. Тэгээд шаардлагагүй хоёроо алдчихлаа гэд бас жоохон юу байсан шүүмжлэлт бол өртөжсэн. За тэгээд яг энэ Ливерпулээс тоглосноор хожих юм бол аргуудын лиг ирэхээ авах ийм гам ганцаараа мөргсөн тий. Хотон байхгүй. Гэхдээ хүн аваагүй тий. Энэ амар цогтоо. За Рио гэдэг энэ залуу дараа жилчсэн. Гакпо маань нэг юм дундажл байсараад дуслаа тий. Өнгөрсөн үеэрлийн Гакпогоос нэг талан л байна уу тий. Ер нь Гакпотой Гакпо болчиход шүү дээ. ер нь нэг тийм дундаж тоглогч байсаар байгаа. Ер нь Ливерпулийн 8 дугаарууд яхаараа дандаа чалтарч идэв. Тийм шүү. Яг энийг хараад өөргөө Жерардтай альтэрсэн шууд санаанд орсон шүү. Нийлүүлээ эвлүүлсэн бичлэг байгаа дээ. Тэгээд энэ Оли Воткинс яасан ч Яндотой энэ Ливерпул дээр Исмаила Саар Оли Воткинс хоёр л ерөөсөө. Воткинс дээр Ливерпулээс ирэх голдтой. Нөгөө 7-2 дээр чинь 7-2 дээр чинь хэтрик байгаа сте. Тийм хэтрик тий. Хэтрик чи ковид үед те. Ковидын яг нэг намар нь Тийм. Саар бас л тэгэл хийхгүй байжсан Ливерпултэй тоглохоор хийгээд идэх те. Воткинс ч тэгээд 14 гол Премьер Лигт хамгийн олон гол хийсэн Англид тоглогч болчихж байна. Энэ бол зүгээр шийдчихэж байгаа шүү дээ. энэ бол тийм ингээд Болнороо. зүгээр гараараа барьж шидэж байгаа юм шиг байгаа шүү дээ. Бас гоё шүү тийм. Энэ бол ямар нэгэн намжуулт энэ төр байгаагүй. Зүгээр л харж байгаа хаалгач чинь наашаа зогссон байгааг шууд хараад. Энэ бол бас амар чадвар шүү. Мундаг тий. Яг энэ ингэж тоглох юм бол Астон Вилла Европа лигийг авна шүү. За ингээд 2 гол. Virgil van Dijk Ван Дайк 2 гол мөргсөн. хоёулангийн сувслаа байсан. Van Dijk 6 гол хийгээд хамгийн олон гол оруулсан. Улирал нь өөрөх нь Зоорыг тийм. өөрөө 6-аас дээш хийжсэн юм уу? Гүү хаа. 6 бол чанга баг. Тэгээд хамгийн олон гол гараад Дээр үед бол Жон Терри мэрээ 6 хийгээд. Өөр тоглогч нар бол байгаа. Яг Вандайкийн хувьд бол анхных ба. Лука Дин нөгөө талд 6 голын дамжуул хамгийн олон гол өгсөн. Голын дамжуул Улирал нь уу? Тий. Хамгаалагч бол. Гэхдээ Динийг айгүйх сэлгээ зарим тоглолтын дээр гарахгүй марахгүй өнгөрцөн юм аа. Дин одоо Франц шигшэд гараа шүү Тий. дээ. Тио байхгүй. Тио бүр ингээ бүр форм юу ч. Тэгээ дуудагцсан байли тий. Шишээд болоод. Формын фэвс гэж. Дин бүх тоглолтын тэр тусмаа бүгдээр нь араанд гарсан бол өшөөч илүү амжилт үзүүлэх байсан байх. Магадгүй. Астон Виллад айгүйх сэлгээнээс гаргасан зарим тоглолтод бүтэн суулгаад өнжөөдсөн тоглолтууд зөндөө байна. Өнгөрсөн үлрэл чинь нэг Алекс Морино гэдэг Испаноос нэг унаа юмрий чинь хамгаалагч авчираад тоглолоо. Нөгөө хин байсан. Ян Матс нэг зээлэр Боруссия Дортмундаас Нэг хэсэг маатсан бүр гараа болцсон. За Ливерпул Астон Вилла ингээ 4-2 харьцаатай хоцсноор аврагуудын лиг ирэхээ ардаа явсан одоо Ливерпулээс илүү оноо дэш гарч баталгаажуулсан. За энэ тоглолтын араас явахын хооронд одоо Бас юм болсон тий. Мухаммед Салахын мэдэгдэл байгаа. Мэдэгдэл гэх одоо юу үг гэх үү? Харин тийм нэг. Сошиал дээр л одоо хэлж байгаа юм л да. Энэ бол Twitter дээр буюу X дээр орсон. За би энэ клубыг эргэлзэгчдээс итгэгчд рүү, итгэгчдээс аврагууд болохыг гэрчилсэн. Үүнд хүрэхэд шаргуу хөдөлмөр шаардсан. Би ч гэсэн клубыг тэмдэглэхийн төлөө бүхнийг хийсэн. Би үгээрээ маш их бахархаж байна. Энэ үлрэл дахин нэг ялагд хүлээж фэнүүдийнхээ хүсээгүй гашуун зүйлийг амсууллаа. Би Ливерпулийг эргээд эсрэг багуудыг айлган сандрах маш эрчимтэй дайчин тоглолттой болж цом өргөөсөө гэж хүсэж байна. Энэ л миний тоглож мэддэг хөл бөмбөг. Үүнийг сэргээж сайн хадгалах нь чухал байна. Энэ бодлогыг өөрчлөх огт хэрэггүй. Багт ирсэн хинч үүнд дасан зохицох ёстой. Зарим тоглолтод хождог байх нь Ливерпулийн хийх зүйл биш. Бүхэл баг зарим тоглолтод хожиж чадна шүү дээ. Ливерпул надад болон миний гэр бүлд үргэлж том байр суурь эзэлсэн баг клуб байх болно. Өмнө нь хэлсэнчлэн эх жилийн аврагуудын лиг чалгарх нь үзүүлж болох хамгийн бага амжилт. Үүнийг бодит болохын төлөө би бүхнийг хийх болно гэж шалгах хэлж. Энүүгээрээ тэгээд би бол энийг шууд слотыг шүүмжилж ийн л гэж ойлгосон шүү дээ. Ливерпул бол ийм довтлооны баг байсан. Гитлийн тоглолтын арга барилыг өөрчлөөд байна. Тэ? Тэгээд би энэ довтлооны энэ арга барил нь бол зүв байсан юм аа. Тийм ч болохоор одоо Премьер Лиг авсан, аврагуудын лиг авсан юм аа. Энэтэй би цуг байсан юм аа гэдэг нь тэ. Тэнгүүтээ аврагуудын лигийн эрх авах бол юу юм бэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэ хин ч авдсан шүү дээ гэсэн. Ер нь бол би слотыг шүүмжилчлээ л гэж харсан. Тэгсэн. Яг энэний дараа бас юун дээр одоо нэг Премьер Лигийн Жерард нэмчихэж байгаа юм дээрээс. Премьер Лигийн тоймч Салаа бол тэр болгон юм хилээд байдгүй шүү. Хэлэх юм бол үнэн үг хэлдэг шүү болтой юм ярьсан.
бас аль тал нь л дээ. Юу гэдэг чинь ингээд нэгэнт ингээд бас тал бага орхиж байгаа нөхцөлд бол шаардлагагүй юм сенсац гарах юм ямар шаардлагатай юм бэ гэдэг талаар зарим томчд бол хэлж байгаа юм. Тэгэнгүүт яг бас ингээд Жерард болон бусад одоо юунууд ингээд саалахыг дэмжиж байгаа ч юм уу Хүмүүс байгаа юм. Тий ингээд бас л өөр байр суурийг мэдээж байлгүй л яах вэ тий. Тэгээд гол нь нөгөө энэ бүтэнсээ өдөр Anfield дэх одоо сүүлийн тоглолт нь шүү дээ. Тэгээд Мохаммед Салахыг. Тэгээд энэ ч нөгөө нэг бас ингээд клубын зүгээс бол аль болох сайнаараа үүдэх гэдэг бэлтгэл ажил нь явж байгаа үе дээр ийм мэдээлэл гаргаж байгаа байхгүй. Тэнгүүт чинь бас ингээд тодорхой хэмжээ саад болно шүү дээ. Тийм яг хөө тэгээд ер нь бол тэр нөө Клопын хөл өмбөгийг л одоо санагалзаад одоо байх шиг байгаа юм тий. Тэнгүү тэрийг нь бас нэг юун дээр бичсэн л байсан л да хүмүүс. Яг Клопын хөл өмбөг бол яг байнгын тим тамирчид олж цуглууланд гэвэл хэцүү. Тэ? Тэгэхээр тэр хөл өмгөөр байнга явна гэвэл айгүй зовлонтой. Тийм зарим одоо прессинг хийдэггүй, хүлээдэг ийм хөл өмгөг бас аль нэг багт байх ёстой энэ төргээд зарим хүмүүс бичсэн байлээ. Тэгэхгүй бол Клопын хөл өмгөгч ерөөсө мөнхийн одоо прессинг хийгээл дайраад л нөгөө амраахгүй ерөөсө ингээл тэ бүр мөшгөөл хөөгөөл мөрдөөд тэ бөмбөгч зүгээр сул ахуулахгүй ерөөсө дайрч тоглодог энэ хөл өмгөгийг одоо яг хүсээд ахшгүй. Гэхдээ энэ чинь бол дандаа тим тоглогчдыг бүрдүүлнэ гэдэг бол тим амар биш ээ л гэсэн л байлээ хүмүүс л. Тийм учраас одоо Арне Слот бол одоо тий яг тим тоглох үедээ тоглодог. Зарим үедээ өөрөөр тоглодог ийм хөл өмбөг байх хэрэгтэй л гэдэг юм шиг байгаа юм л да. Илүү яг нэгэн хэвийн биш гэж юу? Үгүй одоо жишээ нь ямар ч олон талын хөл өмбөг үзүүлдэг баг байх хэвээр гингүүд ерөөсөө тэр дайрсан хөл өмбөгөндөө дуртай хүмүүс бас байгаад ах шиг л байна л да. Жишээ нь Салах тий. Hard rock attacking гэдэг байна шүү дээ англиар байна. Тий. Тэнгүүд Metal rock. Багийн тим байлгахын тулд айгүй хэцүү гинэ. Хүмүүсийн бэртэл хэмтлээс ахуулаад тий. Тэгээд дан тим тамирчид олно. Стаминатай тамирчин олно гэж. Жасрыг бэлтгэж шаарддаг. Тэгээд яг одоо ингээд Пеп бас явж магадгүй гэдэг ч юм. Тэ Алонсо ярьж байна. Уг зөв хүчлэр болдог бол Пепийг дахиад нэг үлрэл Премьер лигт сармаар л байна тий. Бас Алонсо ирж байна. Бас шинэ уур амьсгал орж ирж штэ. Тоглолтын уур амьсгал. Алонсо бол яагаад ганцаараа цайлчих гээд байна. Алонсо айгүй гоё тийм. Миний бодлоор Алонсо айгүй тийм соёлтой хүн байхгүй юу? Өөрөө. Тэгэхээр айгүй өмнөх Марескатай ч харьцахад хэцүү штэ бас. Ааштай. Ер нь бол Итали характер нь. Ер нь характерт нь ууртай, ааштай, өөрсдөө санаанд нь таарахгүй болвол шууд ширээ хаалга саваал гараа явж чадхал тийм л хүн шүү дээ. Мареска ер нь өөрийнх нь хүн өөрөө тийм хүн учраас тий. Одоо Алонсо бол илүү соёлтой дипломат хүн шүү дээ. Джентльмен хүн. Джентльмен ядаж джентл. За тэгээд энэ 7 хоног их хил юм шийдэгдэх юм дээ. Их юмны үзүүр баригдаж авах нь. Манчестер Юнайтед Ноттингем. За Манчестер Юнайтед мэдээж аврагууд лиг ирэхээ авсан байсан. Гол нь хэдүүлээ нөгөө Премьер лигийн гоолын дамжуулалтын рекорд эвдэгдэх нүү гэдэг энэ тоглолтыг шимтэн үзье. Тэгсэн. Бас нэг энэ хэдүүлээ үзэж байгаа цаг үедээ бас рекорд эвдэгдэхийг харж чивэл бол сайн. Нэг иймэрхүү дамжуулалтууд бол бас тооцогдохгүй байдаг тий. Тий. Шууд очиаг учраас. Лүкшо 2 гоолын дамжуулалт гэж тооцогдсон, 1 гэж тооцогдсон. Нэг гоолын дамжуулалт. За энэ хүн хүч. Илет Андерс үнэхээр мундаг байна. Яа, гоё өгөх юм аа. Илет Андерс талбайс хаанаас ч Элет Андерсон гэдэг одоо аль баг сонирхож байна? Илет Андерсонгөө. Тэгэл юунууд Манчестер Сити бас авч магадгүй сургатай За энэ одоо нэг асуудалтай байна л тий. За гар хүрсэн хэсэгтэр маргаан гарсан тийм ээ. За Кюня сайн төгсгөл хийж байгаа маа ялтчихв. За энэ нэг өстө нэг гоё. Эмбуэмо маань айгүй сайн тоглоод байгаа юм ерөөсөө гол нэг байж өгөхгүй тий. Гоё өгсөн, гоёч дуусгасан гэж тий. Яа. Майкл Карик тэгээд үлдэхэр болчихоо да. Тэгсэн. Тий. 2 жилийн хугацаанд гэрээ байгуулсан. Ингээд жинхэнэ Майкл Карикийн нэг сараас хойш хийсэн ажилдаа болвол Манчестер Юнайтедыг одоо цааш нь авч явах боломжтой юм аа гэдгийг харуулсан гэж тий. Би бол зөвл гэж бодоод байгаа. Ер нь өмнө ирсэн дасгалжуулагч нар Манчестер Юнайтед гэдэг баг ямар агуу түүхтэй, ямар одоо хүчрхэг тийм баг вэ гэдгийг нэг тийм сайн мэдгүй дасгалжуулагч нар ирж ирсэн юм болоо гэж би бодоод байгаа. Тэглүү байна. Одоо ялангуяа Руби Амрын бол хэдүүл өнгөрсөн дугаараар ярьсан шүү дээ. Жигүүрээр тогтолдог багийг авчиж 3-4-3-аар тоглолт аль нь ч хөө болгоо ийцэн гээл тий. Гэхдээ хамгийн гол нь Манчестер Юнайтедийн тэр
түүх, агуу түүх, цол хэрэгэм нэр хүндийг тийм бас нэг жоохон мэдгүй байсан юм болоо гэж бодоод байгаа байхгүй тий. Ганц гэж байхгүй. мэддэг. Гэхдээ яг энэ дотроосоо мэдрэнэ гэдэг чинь өөр л дөө. Дотроос ах мэдрээд ганц бас нэг дажгүй өдөрчсэн нэг хүн байгаа шүү дээ. Сүүлшир. Тий. Тий. Дотор байсан үн сошиал бол яг дотроосоо мэдэрч байсан, бүх юм мэдчихсэн. Гэхдээ яалчгүй ур чадвар скил нь дутаад байсан. Дутаад байсан. Зүгээр л одоо ингээд хэдүүлээ алиал гэдээсэн болохоос биш. Яаж алах нарийн төлөвлөгөө бас яахгүй л байсан юм шиг байна тий. А одоо character бас тийм асуудал гарч магадгүй. Тий. Яг одоо эргэжил том тэмцээнүүд дээр Карикийн скил, ур чадвар, туршлага дутаж магадгүй. Тийм учраас 2 жил ингэ яаж байгаа байхгүй юу. Ер нь бол Карикийн зорилго бол одоо аврагуудын лигт орсон энэ амжилтаа баталгаажуулах нь баг дараа жил бас хамгийн дөө нэг ихэн тавигдах шаардлага нь болчихгоо. А тэгээ үнэхээр өрсөлдөө цом авах ч юм уу тэрнээс дээшээ тоглох юм бол бас тий дараагийн юун дээрээс харж үзэх. Одоо ирэх энэ жил ингээд уртаашаа 40 тоглолт ч та Манчестер Юнайтед. А ирэх жил одоо за баг дор хаяж 50 тоглолт. 50 болно тий. 50 болж. Одоо тэр 50 тоглолтын дээр нөгөө man management хүнээ яаж manage хийх үү гэдэг. юу Артета чи ихний 2 жил бас хэцүү байсан шүү дээ. Тэрэн шиг Карик бас нэг хугацаа өгөөсэй л гэж бодож байна би бол. Яг Артета бол хөл өмгийн том мэрэгжилтний л дээ. Тэгээ тухайн үед ч одоо Эхэндээ Мактикийн одоо та санаж нөгөө том ном гаргах хүн хэмжээний хүн л дээ. 19 он 20 оны тэр хаврын дугаарууд дээр нөгөө манай Вене маань халаачаа нэгээ ширээ зогж босч ирээ. Хөөд яваачаа игээд бас л Гэхдээ ер нь тэгээд хөөд халаачаа л яаж яхад тэгээ нөгөө удирдал нь эхэлсэн чинь 14 тоглолтын дараа 14 оноо монотоо байсан шүү дээ. Тэгвэл нэг тийм тоглолт нь нэг тийм болох гээд байгаа нь мэдгдээд харагдаадсан байхгүй. Тэгэл нэг тийм болж өгөхгүй. Тэр нь Артета бол хөл өмгийн том мэрэгжилтэн л дээ. А Карик бол Манчестер Юнайтед гэж ямар баг юм бэ? Та нар энэ багийн энэ өмсгөлийг өмсснөөрөө юуг мэдрэх ёстой юм бэ? Юунд хүрэх ёстой юм бэ гэдэг юмыг одоо багаа бол хувцсалх руугаа амар сайн баазж байна тий. Багийнхаа соёлыг маш сайн мэднэ. Маш сайн ойлгуулж байна. Тэгээд одоо нөө Реал базагч хэрэгтэй байгаа шиг Манчестер Юнайтедыг бол баазж байна. А гэхдээ эргэжил том тоглолтууд дээр юу болох нь гэдгийг л бүгдийг харъя. Том тоглолт дээр одоо хичнээн базаад тэгээ яаж тоглохыг нь хэлж өгөхгүй бол хэцүү шүү дээ. За энэ хавар бол тэгэл ер нь Сити, Челси, Арсенал бүгдийг л өвчлөө шүү дээ. Тийм. Юу яагаад Манчестер Юнайтед энэ дэр мэдээж Бруно Фернандеш голын дамжуулалт өгөөд 20 голын дамжуулалт өгснөөрөө Терри Анри, Кевин Де Бройне хоёрын амжилттай бол тэнцсэн. За өмнө нь хид хидийг өгснөөр өмнөх дугаар дээр 2 ч удаа харуулсан болохоор энэ удаа өгөлгүй орхлоо. 29 удаа хаалгаруу зогсон. Тэгээ Бруногийн 19 болчихвоо. 20 болоо Рекордоо тэнцсэн. Тэгээ би өчтөр нэг юм харсан чаа. Юу байсан гэнэ? Терри Анригийн 20 20-ла нээлттэй тоглолт болсон. Тэнд нэгч булангийн цогт байхгүй. Тий. Салахын 18 бүгд нээлттэй тоглолт болсон. Тэгсэн чинь Бруно Фернандеш их нээлттэй тоглолт болсон 8. 12 нь одоо юу гэдэг юм булангийн цогт Чөлөө цогт. Тэрүүгээр бас ялгаатай. Тэг Өзил ч гэсэн бас айгүй их чөлөө цогт байгаа шүү дээ. Тий. Озилийг 19 дээр зогссон байд. Булангийн цогт мөгт байгаа тий. Чөлөө цогт дээр байдаг тий. Тий. За Булан хийдэг хүмүүс байгаа тань л да. Фабригасыг ч гэсэн багс. Булан айгүй их байгаа. Байгаа тий. За хиний нэг гол байгаа. Күнэгийн нэг гол дээр за гар байсан хэсэгтэр бол тухайн үедээ тоглолтын үеэр бол маргаад ярилцаад өнгөрсөн. За шүүгчдийн зөвлөлөөс бол дараа нь мэдээж Ер нь өчигдөрөөр мэдээлэл гарсан байлээ л тий. Энэ дээр бол алдаа гарсан гэдгийг Howard Webb шүүгчний зөвлөлийн дарга өөрөө бол мэдгдсэн байлээ. Яана тэгээд одоо Ноттингем энэ тоглолтод тэнцээ авахгүй бол унжижсэн бол яах юм? харин Думичгүй тэгэл бүр л том асуудал гарах юм шүү. Сугандаа чавчуулах нь Энд бол нөгөө талбай шүүгч нь Сайлсбүр илүү тий. Гүйл варын шүүгчнээс юм уу? Тий. Унжижсэн бол уучлаарай алдаа гаргасан байна. За та дараа жил чемпионшип тоглоорой гэх юм уу? Энийг яг биенээс намдсан гар гэхэд бас айгүй хэцүү юм лээ. Гэхдээ шууд сугандаа авчирсан байгаа. Ер нь яг суугал байгаа даа. Би биш л гэж үздсэн байх л гэж бодсон чинь тэгээ сүүлд нь уучлалтгүй уучлахлаар би бас гайхаад байгаа юм. Уучлалтгүй байх одоо тэгвэл ямар хэрэгтэй чинь тий? өөрийн одоо дөрмийн заалтыг би авлаа л да. Өөрийн багийн тоглогчийн эсвэл өөрийн гарт бөмбөг хүрсний дараа энэ нь санамсаргүй байсан ч тэр даруй эсрэг багийн хаалганд гол оруул тооцохгүй. Гол оруулах боломж үүсгвэл бас үргэлжилчихэж байгаа хөөхгүй. Тий. Гол оруулах боломж үүсгвэл тооцохгүй. За дараах байдлаар бөмбөгөнд гар хүрсүүд бас тооцохгүй гэнэ. Энгийн бусаар биеэ гараа ашиглаж томруулсан гар мөрнөөс дээш урагш гарсан үед тоглогч бөмбөгтөө илт тоглох зорилготой байсан ч бөмбөгт гарах хүрэхээс бусдаар
бас голыг тооцохгүй гэсэн ийм дөрвөн заалтууд. Тэгээ ер нь бол альч яаж ч харж исэн тооцохгүй л бас. Гэтэ яг вэ одоо Яг Ноттингемийн хувьд элдв банзын унах мунах аюулгүй юм да. байхгүй юм чи. Тэгээ Манчестер Би зүгээр яг тийж л бодсон. Унахчээсэн баг байсан бол яах юм? Гэхдээ Эсвэл төрүүлчихсэн баг байсан бол яах юм? Премьер лигийн шүүгчнэр шүүлтийнхэн яг юм зэгцэлмээр л шүүгч болохоо өөр заах. Одоо энийг өөр шүүгч Антони Тейлор шүүгүүл жишээ нь гар гээл заачин одоо тэнгууд өөр Даррен Инглэнд бол гар биш гэдэг ч юм. Энийг л чигнөө Тэр нь бол нөгөө варын шийдвэрийг чинь баг 70-80% нөгөө талбай дээрх шүүгчийн шийдвэрийг өөрчилдөгчтэй. Одоо саяных дээр жишээ нь ингээд бас шүүгчийн шийдвэрийг ер нь бол эргэлзээтэй шүү гэдэг байдлаар л варын шүүгч одоо үзхийг санал болгож байгаа шүү дээ. Тэгэхэд бол шүүгч өөрийнхөө шийдвэрт зогсоол тооцоолчлаа юм л да. Тэгээ нөгөө нэг эргэлзээтэй болохоор шүүгч өөрөө дэлгэцээр очиж хардаг үстэй. Тий. Та өөрөө хараа гэдэг. Тэгэхээр харин ер нь бол 70-80% нь бол шийдвэрийг өөрчилдөг. Та өөрөө хараа гэдэг чинь ер нь бол бид нар хараад хэлэхэд хэцүү байна 50-50% байна. Та өөрөө яг шийдэл гэж байгаа үстэй. Тэгээд эсвэл шууд ингээд гар үрсэн ч юм уу эсвэл алдаа байна гэвэл барын шүүгч хэлждэг шүү дээ. Наа чи алдаа байсан байна гэл. Тэнгүү шууд алдаа гэх нөгөө те. Явцдаг үстэй. сүүлийн шийдвэрийг талбай төвийн шүүгчлэл гаргана л да. Тий. Одоо зүгээр юу гэдэг чинь бүр муугаар одё л та. Отон тоглолт байсан ч гэсэн отон тоглолт бишгээд шийдвэр гаргах эрх нь бол зүгээр талбай шүүгчдэд бол товчхондоо байгаа гэсэн үг байхгүй. Тий. Гэхдээ тэнчээс отон байна гингүүт шууд дагдаг шүү дээ ихэнх шүүгчнэр. За отон та нар сайн харсан байгаа үс тэгэл тий. Тэгэл отон гэл явцдаг шүү дээ ер нь бол тий. Отон гол тэгэл автоматар шугамын дагуул. Тэгээ отон гол дэлгэсэн. Одоо саяных юм тэр тэгээд нөгөө яг улаан утас муусыг бас харуулдаг шүү. Улаан утас пенальти. Улаан утас өгснийхэн дараагаар жишээ нь та дахиад харахгүй мó энэ яг улаан гэхэд бас жоохон эргэлзээтэй байна гингүүт өөрөө гүйж хараад буцаага шар болгох тохиолдлууд байдаг шүү дээ. За 37 дугаар тойргийн үр дүн. За 37 дугаар тойрог өчигдөр шөнө Арсенал Бөөрнлиг нэгтгийн харьцаатай Кай Хаверцын голоор хоцсон. Хаверц дараа нь хүний ахил руу жийж орсон байлээ. Тэр дээр улаан өгөөгүй. Гари нэвэл харин тийм Гари нэвэл чи яста азтай өнгөрлөө шүү Хаверц минь. Гэхдээ Хаверц тэгээд хичнээн тоглолт ингээ аварчваа. Амар хэрэг яг дандаа нэг чухал гол хийж байна. дандаа нэгдэг гэсэн. Арсеналын хиддэх нэгдэг. Өнгөрсөн дугаард ирдүүл ярьжсэн. Энэ 8 дахь тий. Годо чинь Спортинг дээр хийдэг гол бол тий. Яг. Тий тэгэл энэ Премьер Лигт бас 3-4 бий бас тий. Тэг байгаа тий. Тий. Тийм учраас одоо Хаверцыг л одоо ингээд айдаас байлгацсан баггүй юм жилээ л тий. Тий хэрэгтэй юм Хийлээдтэйгээр яг тоглож байна. За өнөө шөнө Борнмут Манчестер Сити 2:30-аас араас нь 3:15-аас Вест Хэм манастай харамсалтай болсон тий. Энэ өнөө шөнө хоёр тоглолтод их юм шийднэ. Нэг нь хүснэгтийн дээд хэсэг, нөгөөх нь хүснэгтийн доод хэсэгт явж байгаа үйл явдлыг шийднэ. Одоогор одгийн маань юу яатсан байгаа? 5 тоглолт бол 38 дугаар тойргийн 5 тоглолтын нэр бол өгсөн байгаа. Брентфорд яатсан байсан бэ сая? Брентфорд тэнцсэн юуны Борнмутын доор явжсэн Брайтон хожигдоод Лидстэй. Энэ цаасан дээр Челси аваргуудын лигт орох боломж байгаад байгаа юм байна. Нэг 3-аас 4 юм боломж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр нэг Борнмут оноо алдах хэрэгтэй байлээ. Тий, одоо Челси хоёуланд нь хожвол 55 оноо тоглох. Тэгээд Борнмут оноо алдах хэрэгтэй байлээ. Борнмут 2 хожигдох хэрэгтэй. 2 хожигдсон. Тэгээд хоёр хожигдвол хожигдчихоор 2 багтай тоглох Тэгээд байлээ. Астон Вилла Европа лиг төрүүлэх ёстой. Тий. Тэгээд бас нэг шалтгаан Брентфорд оноо алдах хэрэгтэй байсан өчтөр алдсан юм байна. Алдсан. Тий. Тэнгүүд Борнмут чинь оноо алдаж хожигдож магадгүй 2 багтай тоглох юм бэл. Сити Ливерпул 2 байсан уу? Нэг оноо ч гэсэн айгүй чухал байгаа. Борнмут чинь Сити Ливерпул 2-тэй. Ливерпул сүлд Брентфордтой байгаа. Тий. Борнмут чинь нэг нь Сити нэг нь юу вэ? Сүүлийн дөрөвт юу байлаа да? Нэг айхтар том баг биш байсан. Тэг гайгүй байсан. Ноттингемийн талбайд юм байна. За төвүүлж хэцүү юм байна. Ядаж Ядаж тийм тийм явж явж байгаа. Ноттингемд өөрийнх нь талбай дээр зүгээр тоглохгүй л таас. Гэтэ Челси өөрөө 2 хожно гэдэг чинь хэцүү л дээ. Тоттенхэмд бол одоо ер нь нэг оноо л хэрэгтэй дээ. Бөмбөгийн зэрүүгээр Вест Хэмээс бүр 10 бөмбөг. 10 бөмбөг байгаа. Челси биш Тоттенхэм Челси одоо Тоттенхэмтэй тэгээ Сандерландын талбайд боллоо. Тий, тэгээд юу яа одгийг энэ удаадаа бид 3 оноо авчих. Заа юу. Танах сүүлийн тоглолтын дээр 1 оноо авчих. Сүүлийн тоглолт чи юу лээ? Лидс байлаа тий. Тий, Лидс дээр 1 оноо авчихгүй тий. Манад бас нэг юм зорилго байгаа даа байхгүй. Тийм амар тэгж ярьдаг. Өнөө тоглолтоос амаргүй тоглож байсан. Амаргүй тоглолт байсан Тоттенхэм их. Өнөө шөнийн тоглолтоос хамаарад бас 38 дугаар тойргийн шууд амжуулах 5 тоглолтын ганц 2 солигдож магадгүй. Үгүй бол одоо байгаа. Тий, хэрвээ өнөө шөнө одоо Сити жишээ нь оноо алдчих юм бол Арсенал төрүүлэх нь боломжтой болчихно гэдэг ч юм уу. Тэгэхээр
одоо сүүлийн дөрөвт за Арсенал гарах нь бол ойлгомжтой цомоор өгнө гэдэг ч юм уу тий. За тийм байгаа шүү хуурийн тухайд. Тэрийг бас дуулах нь зүг бах. За хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ Германы Бундслиг, за Испанийн Ла Лиг, Италийн Serie A гэх мэтлэн бусад лигүүд ерөнхийдөө хөшгөө хаасан энэ талаар ярилцуулна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Wuhome, нэвтрүүлгийн ивент төгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент төгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр олзъя. За нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсэг Марокко. За энэ хоёр маань жижигхэн тохиролцоо хийгээд авлаа. За Германы Бундслиг сая сүүлийн тойрог болсон. За сүүлийн тойрогт нөгөө унах бүсийн 3 баг хоорондоо адилхан оноотой байсан. За тэдгээр тоглолтуудаас бид бас шууд амжилт үзүүлсэн мэтэж тэрийг талаар ярина. Werder Bremen тий. Wolfsburg Сан Паулу тий. Амир юм болсон билээ. За адилхан оноотой байсан тэнцгийн бол Wolfsburg-т бас ашигтай байгаад юм бол мөнгөний зөрүү хардаг Бундслиг. Сан Паули хожих юм бол амдэл харагдах гэдэг тий. Ер нь хожлолоос өөр юу байгаагүй тий. Зэнгэ Wolfsburg ихлэ голдсон тий. Wolfsburg үлрэлийн дундаас ер нь нэлээд унсан. Энэ булангийн гоолуудыг Сан Паулу энэ дээр хийждэг тий. Энэ дээр Сан Паулу хийждэг тий. За нэг болсон. Абдулла Сисай. Яг хоёр адилхан булангаас хоёр гол орсон. За нөгөө талд нь энэ хоёртой адилхан оноотой явжсэн Hyde 9 хожигдсон. Mainz тийм. Ингээд ямар хэцүү юм бэ боломж. Булангаас л ороод Яг юм. Одоо энэ Бундслигийн зочин багийн фанатууд гэхэд хараад сая Wolfsburg-ийн зочилж очиж байгаа гэхэд л бас бараг 10,000 хүн байж байгаа юм. Германчууд ч баян л да. За энэ дээр бол тэгээ хаалгач 5 шугам дотор өөрийнхөө хамгаалагчтай бүр хэцүү учраас Өөрийн багийн тоглогчийн хөдөлгөөнд гаргасан гэж үзсэн шүүгч. за тэгээ бүр автогол болоод. Тэгсэн. За Тэгээд Бундслигийн түүхэнд ингэж сүүлийн тойрогт 3 баг ижлэхэн оноотой одоо сүүлийн 3 баг тий орж иржсэн түүх бол байгаа юм билээ. Энэ ингээ санаатай л хүрцэл юм байлээ л дээ. Гяс сүүгчийг харахгүй л гэж бодсон юм шиг байна. Тэр ингээд нөө биесээ салгадаг үлд нь илүү харагдчих байхгүй. Зүгээр салахгүй тэр чигээрээ ингээд унтсан байсан бол Мөрөөрөө налаад за нэг таньдаг хүн гар байна. явж иж л хүрч байгаа байхгүй. Торгуулийн зохилтоо хөндлөвч Кристиан Эриксэн тий. Энэ Эриксэн чинь тэгээд дараагаар нь төгсгөл бас нэг яг гол хийх гээд өөрөө бас алдчихдаг ш тий. Эриксэн бас улирлынх нь сонир сонголт хийсэн шүү. Бундслигийнх нь өөрсдөө бас гайхаад чи Эриксэн Wolfsburg-т ирсэн юм уу гэдэг. Одоо энэ дээр Эриксэн бас зөгтөг байхгүй юу? Тий, бас алдчихжээ. за тэгээ араас нь нэмжээ. за Wolfsburg тэгээд ямар тач. За тэгээд Тийм бас энэ Эриксэн биз дээ тий. Тэгээд бас дуусаагүй одоо чи плей-офф юм. Плей-офф нь хангахтай. Плей-офф нь одоо Paderbornтой 4-р өдөр ихний тоглолт байна. Шууд тоглож байгаа шүү дээ. Тэгээд хариу тоглолт нь 1-р өдөр. Тэгэхээр дараагийн дугаар дээр хэдүүлээ. Бас аль 2 жилийн өмнө доошоо унсан багш Paderborn тий. Тийм баг. За ингээд Сан Паули бол өршөөлгөө өнгөрсөн үеэрл бас ер нь унчих гар ариг гэж үлдсэн шүү дээ. Энэ жил бол яг өршөөлгөө доошгоо унлаа. Wolfsburg хараа ингээд боломжоо хатгалж үлдсэн. Нөгөө талд Хайден Хайм хожигдсон учраас бас доотлогоор унлаа. Хайден Хайм чинь нодлон билүү конференц тоглодог. Нодлог тийш шүү дээ. Конференц тоглож явсан баг ингээд доотлогоор за унчдаг юм байна. За Bayern-ы аваргын баяр. Мэдээж Bayern цомооын тойрогт бол өргөсөн. Тэд Бундслигийн 35 дахь удаагийн авраг гэсэн үү? Тий, яг Бундслигийн 34, Германы дээд лигийн 35 юм бэл. Бундслиг ч одоо За нойр ингээд сүүлийнх нь үү? нэг жилээр гэрээгээ сунгасан. нөгөө Уйлрихтэйгээ сэлгэний хаалгачтайгаар хамт сунгасан. Гэрээгээ сунгасноос гадна шин дэлхийн аваргаар бүр тоглох гээд байна. За тэгээд Германы шиг шээ. Зогссон бүрэлдэхүүн дуудагдсан байгаа. Оо за. Тэгээд хэрвээ дуудагт сүүлийн 26-ад оруулалтыг баг гараа шүү дээ. Тийм тийм. Нагelsmann ярьчихлээ тий. хаалгач Германы хаалгач нар ч одоо тэр штег нь ер нь ямар байгаа юм? Тэр чинь гэлтэй байгаа. Баггүй. Хофенхаймын хаалгач нөө хэм блэ? Бауман. Ха? Баум. Оливер Бауман 35-тай. Тэгэхээр яг хоёр хоёр цаг тоглохосоор аргагүй л юм да тий. Ноёр баг тоглолт. За Карлын анхны цом тий. Янет Карли тий.
Harry Kane ч 2 дахь авчихсан ингээд. Тэглээ. 3 гэжтэй. 3 жил авч чадаа. Тийм шүү дээ. 2 дахь авчихсан. Би нөгөө мэрэгэн боочтой намж. За ямар ч байсан Harry Kane Бундслигийн 2 цомтой болсон. Нойер нөгөө Томас Мюллерийн 13 дөрөвс шкорттой зэрэгцэж ирсэн. Дараа жил дөрвөлчүүл 14 дахь нь болно. 14 болох юм байна те. Тэр шкорт дахиад эвдэгдэх үү мэдээгүй юм бэ. Томас Мюллер ста Горецка явж байгаа юм уу? Тэг Горецка Горецка явж байгаа. хаашаа явж байгаа Горецка? тэр нь тодорхойгүй байгаа. Шалке гарч ирээ шалке руу гуцж очиж магадгүй те. Бас тэгвэл гоё л болох тий. Шалкагаа дэмжсэн л тэр нэг Уэльс аренад явж. Анх энийг би үзэлстэй хайрын пивл гэж бодож байсан. Харсан болгон баг гэж утсан баг тий. Гэтэ энэ ч өөр анх 2002 оны үед л харж ирсэн. Энэ майстер шаалны цом нөгөө нэр бичдэг цагирган дууссан юм байлээ. Энэ жил Дахиад томруулж байгаа. тэгээд дахиад 2 цагирга нэмээд одоо дараагийн 30 жил ямар ч байсан цагирга нэмэх асуудал байсан. Оо зөв. За нэг үлрэлийн гол рекордыг эвдэх төглөө. За Европын топ 5 лигийн хүрээнд Байерн их 34 тоглолтод 122 голыг лигийн хүрээнд оруулснаар бүх цагийн түүхэнд топ 5 лигийн хүрээнд шүү. 2-т орж ирж байгаа маань. 47-оос 48 оны Торино 40 тоглолтод 125-ыг хийжсэн. Тэгээ одоо жишээ нь 38 тоглолттой байвал ер нь их рүү орлоо шүү дээ. Хоёр тий. Дунджаараа бол хамаагүй л байгаа байхгүй тий. Тий арийнхын дунд 359. Юу гэсэн үг вэ тий. Тоглолтын 4-ийг хийж ирэхэд. Реал Мадрид 38-д 121, 118, Милан 118, манай Челси ч нэг 103 байлээ шүү дээ тэл нь. За тэгээд 49-с 50 49-с 50 оны Милан 118-ыг хийсэн хэрнээ Ювентусын ард ороод 2-т орсон. Орж ирсэн юм байл. Тэр нөгөө ийм олон болсон. нэг тэгдсэн бай тий олоод. Баяр нь одоо тэгээ энэ амралтын өдөр бас нөгөө цомын финалтай байгаа. Штутгарттай. Тэр дубль хийх боломж байна. Покалын финалд үж байна. Harry Kane 36 гол оруулснаар энэ жилийн мэрэгэн буучаар дахин тодорсон. 2 үлрэлийн өмнө бас 36 таа мэрэгэн бууч, өнгөрсөн жил 26 таа мэрэгэн бууч, энэ жил 36 таа мэрэгэн. 3 жил дараалаад мэрэгэн бууч. Нөгөө юуны Левандовскийн рекорд эргэжсэн шүү дээ. 4 сард болоо. Тийш арай очсонгүй л дээ. Аврагуудын лигтээ Дөрвөлж очиж байгаа юм да. Левандовских ч 40 үстэй. 41 үл. Мюллер 40 жаад Левандовски 41 болгосон. За хүснэгтийн байдлыг Германы бүр урдны нөгөө агуу Георг Мюллер Тийм үстэй. тийм Георг Мюллер тий. эцсийн байдлаар ингээд ийм үр дүнтэйгээр өндөрлөжээ. За Дортмунд, Лайпциг, Штутгарт гэсэн дөрвөн баг аврагуудын лиг. Мөн үү? Тий. Одоо Фрайбург хэрвээ Европ авчвал яг 5 дахь нь болж болно. Тэгээд конференцгийн баггүй болно гэдэг байна шүү дээ. Тийм. Хофенхайм, Ливеркузен хоёр бол Европад орох нь ойлгомжтой болсон. Фрайбург хэрвээ Европад төрүүлийн аврагуудын лигийг авчих юм бол конференцэд баг орохгүй юм байна. Германаас. Фрайбург өөрөө төрүүлэх бол конференцд ор. Тэгээ төрүүлэх гол конференц. Майнц конференцтой төрүүлж юу блэ хотлоо яриад. Фрайбург үлдчихлөө тий. Франкфурт тэгээд удирлыг аягүй дайггүй эхлүүлээ сая явж. Сая Хофенхаймд дожигчдаг лөө Франкфурт чинь. Юунд Штутгартт Штутгартт дожигчдаг лөө. За тэгээд Wolfsburg гэсэн Heidenheim, Сан Паули гэсэн дараа. Werder Bremen агуу түүхт баг унангаа алтлаа шүү бурхан минь. Доороос нөгөө Elversberg тий. тэр чинь хэдэн мянган хүнтэй гэлээ. 7 7,000 хүнтэй гэсэн. гэсэн. 7,000 хүнтэй тийм таун гэсэн. Жижиг Хосхон гэсэн үг тийм ээ. Тий, цэнгэлтг нь бол нэг хит юм бэ. Гайгүй юм шиг байгаа. Нөгөө улирлын тасалбар эзэмшигч нь хотынх нь хүн амаас их гэсэн. Иргэн тойрноос нийлсэн юм. Тий, яг нөгөө иргэн тойрныхан те ойролцох газруудаас нь. Ойрхон бараг залгаа шахуу хотууд л байж байгаа л да. Тэнгүүтээ яг энэ замаар ингээд хотоо тусгаарчдаг штэ тэд нар замын энтлэн тэр хотоо энэ хот гэж. Саарланд гэдэг нэг тийм мужи юм баг юм билээ. Тэр нь болохоор Германыхаа бас нэлийн жижиг гэн л мужи юм билээ. За тэгээд Германы хувьд бол инглээ энэ амралтын өдрийнхөө те Bayern Stuttgart-ийн покалын финал байгаа. За Италийн цом нэрээ өнгөрсөн 7 хоногийн дундуур цомын финал ажлын өдрөөр хийчихсэн. За Олимпийн цэнгэлт хүрээ сонирхолтой цом болсон уу гэсэн. Лацио Интер. Манай Лацио ер нь угаасаа энэ хүртэл Лацио маань явахдаа айгу тийм азтай л яваад байсан юм л да. Тэгэд ялчгүй эцсийн мөчөд бяр дутж байгаа юм л да. Гэтэ бас ганц хоёр гайгүй багийг бол хасцсан шүү. Юутэй тарлаа. Аталантаг хассан. Милан Наполи Интертэй таараг болов. Тийм. Наполиг бас хасчлаа тий. Яг хөө тий ер нь гэхдээ жоох нэг тийм азтай дуул яваад байсан. Тэгэд одоо яг үнэнд үзэж байгаа юм л да ээжээ. Интер ингээд дубль хийчлээ те. Тэглээ дүүг хийлээ.
цомын финал 92-ыг болсон. Лаутаро Мартинес Италийн Serie A-гийн мэрэгэн бууч болсон. Болж जैन те ер нь. Цом дээр бас юм чинь 3 финал дараалал гол хийж байгаа. Лацио энэ 100 нэлээд 8 хийх баха. Гэтэ Лацио ч нэг юм бага мөнгөөр сайн тамирчдыг олж авчрах талдаа их тийм судалгаа их сайн хийдэг баг штэ. Мөнгө муутай болооч тэр үү. Тэ сая Ромын дерби ч гэсэн маш жоохон сонирхолгүй дүү болсон. Энэ жилийн ер нь бүрэлдэхүүн сул байна үнэхээр шинжилгээ хийхгүй бол. Тэ одоо энэ Булаяда ямаа их удаан болсон ба. За тэгээд хоёр тэгээрээ өндөрлсөн. Энэ сүүлийн юмнууд дээр тэгээд ер нь сайн олигтойч товтлогоо яасангүй болсонгүй ер нь Интер бол яалчгүй л хүчгүй Илүү байгаа. Кристиан Киу ингээд дотоодын дүүбэл за Интер өөрсдөө Копа Италиг 10 дахь анхүү өргөж байна. Ювентус 15 өргөсөн байдаг. 10 дахь л Италийн цомдод өргөж байгаа юм байна. Тэгээд Симеоне Инзагийг одоо ингээл Итали төрүүлж мөрлөхээр мундаг зундаг ер нь дажгүй байгаа юм шүү л гэдсэн Киу ирээд ч бас төрүүлж. Харин би яг тэрийг таадаас асуух гэдэг. Баг нь угаасаа мундаг байгаа юм шүү. Харин Киу мундаг байсан уу энэ жил эсвэл одоо Италийн бусад баг нь муу учраас Интер төрүүлж. Бусад баг бол яг муу л байсан л та. Ювентус жишээ нь одоо яйда гэж явж штэ Ювентус 50-50%-тэй юу. Тэ? Милан энэ жил сайн байсангүй. Наполи нодлон урсангийнх шиг байсангүй. Ер нь энэ жилийнхийг бол ер нь жоохон Интер ер нь нэг тийм хуучин үзүүлдэг толдоод үзүүлчихэд л нөгөөдөл нь үнэхээр сол байлаа. Бүрэлдэхүүн чигээрээ тий. Тэгээд удирлынхэнд бол харин төрүүлэх магадлалтай баг бол хамгийн түрүү Наполи хэрэгжижсэн шүү дээ. Наполи бол мундаг энэ сайн чиглүүлсэн тий. Тэгээд явж байгаа. Тэгээд Кристиан Киу бол нэгдүгээр тал мундаг байна. Кристиан Киу бол бас топ хэмжээнд засалжуулагч болж магадгүй байна гэж харагдчих. Ирсэн үйлрэлдээ ингээд. Юу вэ бол одооч баг ингээд аврагуудын лиг мэггүй болчихгоо л явж. За хэдүүл тэрийг шууд хараад ярьсан дээр. Хөө за Ромын дербиг бол онцолсон дахиад хуучлаарай их хэрэг Лациог нь 2 оруулж байгаа. Тий сонирхолгүй болсон. 2 удаа авсан байгаамаа Австрич. Тэр сүлд. Улаан сүлд. Энд чи ямар эрт вэ? Ийм нартай Ромын дерби 18 тоглолтоос нөгөө дээгүүр явжсэн баг бүгд зэрэг тоглосон шүү дээ. Манай цагаар. За ингээд Ромын дерби. Тэнцэнэ бол өдрийн 12-оос тоглоод байгаа юм ааш. тийм. Ромыг бол заавал хожих шаардлагатай тоглолт бол байсан шүү тий. Лацио бол яг хожигдсон яг мэдээж дерби учраас бол үр дүн авах хэрэгтэй тий. Тэгээ энэ Жанлука Манчини дүүбл хийцэн дээ. 2-9 тий. Хамгаалагч нар голтой Манчини голтой шүү тий. Мань үчтэй Италийн шиг шийдэ бас гараа юу юу. Мэдгүй одоо Италийн шиг дэлхийн аврах тоглохгүй болохоор бид нар сайн мэдгүй. Дибала явж байгаа лу. Дибала байгаа. Явж гин үг явж байгаа юм шиг үл. Багаас. Аргентин лугаа юу? Хэлэх л баг тий. Маалан энэ жил сайн байгаа. Маалан ч баг жигэлж байгаа юм шиг үл шүү. Тий ягаад гэвэл 10-аас дээш гол оруулсан. Хаварч угаасаа бүр баг хамгийн олон гол оруулсан гэж үлээ. Он гараад. Тий. Тэгээ дахиад мөрөгцсөн маань чинь. Италийн шигийн дасгалжуулагч нь 6 сард нөгөө холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л тодорхой болох юм шиг байна. Лацио ч одоо ингээд 39 настай Педрог сэлгэнээс оруулж ирж байгаа гэж бодохоор За энэ хоорондоо муу байгаагийн шинжлэх. Тийм тэглгүй байх тий. дерби зодонгоо дерби. Энэ нөгөө Ювентусээс ирсэн Ровела. Ювентусын ирээдүй гэж яригдчихсэн. Италийн ирээдүй ч гэж яригдчихсэн. Сүүлдээ ингээд Лациод ирсэн зодоо игээл явчих. Гоё дерби юу нэм юм л гоё дээ шүү дээ. Никола Ровела. Уэсли сая одоо дуудаг Бразил. Бразилийнхаа баруун хамгаалтанд дуудагч чад байна. Бразил баруун хамгаалагчгүй байна. Хэцүү. Тэгээ агуу Кафу Рома дахта дэлхийн орон цом өргөж ийлээ 2002. За нэг асприн ирснээр Ромыг цом өргүүлж гин, аврагуудын лигт асуудалгүй оруулж гин, тий? За ингээ аврагуудын лиг ирэх нь баталгаажж байгаа юу те? За шууд сүүлийн тойрогт шийдэгдэн тий. Үр дүн юугаа харъя. За 2 оноо зөртэй байгаа Тий. те. Энэ тоглолтод Рома заавал хожих хэрэгтэйсэн тоглолт. За саяны тойрогт Ювентус хожигдсноор жоохон өөрсдөө Эвгүй байдалд орсон. эвгүй байдалд Номон хийчихлээ. спорт оруулсан. За Наполи хожсон, Интер тэнцсэн. Интерт бол тэнцээ бол ёстой сонирн биш. За Аталанта хожигдчихсан.
Болоны харин хүч дүрэн дээш орж Нөрний топууд нэг муу байлаа тэ энэ жил. байгаа. Харин тийм ээ. Энэ манай Вардиг олцсон шүү. Кремнезээ. Ёстой юу байсан? Боломжийг авч үлдсэн мэлээ чавс. Тий. 18 дугаар шүү дээ. Одоо сүүлийн тоглолтын дээр шийдэгдэнэ. Хожичвол унахаа. Энэ тэр Лечэ нь бас хожичдөг юм аа. Зовлонтой. Байгаад оо. Тий. Лечэ хожоогүй бол Кремонезээ шууд Тийм ээ. Оросоос гарах байсан байхгүй. Тий. За Комо харин хоцсон Парма. Бөө юм болж чадсан. Маш чухал 30 зогс. Комо тэгээд Европа лиг рүү орлохоор болж. Аврууд лигээр харагдаж байна. 2 зөрүү байгаад байгаа Тий. юм. Одоо хэдүүлээ хүснэгтийг харна. Аврууд лигээр харагдаж байна. Комо. За үр дүнгууд бол ийм. За хүснэгтийн харах юм бол одоо Ээр. Комо 5 руу ороод Ювентус сая эн чинь 4-т байж байгаа доош орчих шүү. Аврууд лиг ирэх өөрсдийнх нь халаасанд байсан. Одоо хүний халаасаар орчихсон. За Рома бол ингээ аврууд лигийн байр руу орчихсон. 2 оноо илүү. За сүүлийн тойрогт Комо ч за би хуурийг бичсэн шүү дээ нэрээ. Энэ одоо ингээд Аталанта конференцэд тоглосон гоё уустай. Миланч болтрол мултрна. Милан Кальяритай, Рома Веронатай, Комо Кремнезетэй, Ювентус хамгийн хүнд нь Торинотой. Тойны дээр би. Тэгэд Торины талбайд юм уу? Төрийн талбайг нь. Торино айлын талбайд жоохон тааруу тоглолт юм сонио. Ториногийн Ториногийн талбай талбай дэлг байх. Ториногийн Комо Кирминосигийн талбай дээр. Кирминоси ч одоо тэгэл байдгаа. унахгүй гэж байдаг. Нэг нь аврагуудын лигт орно гэж байдаг байх юм шүү дээ. Тий. Тийм л байгаад байгаа юм. Хамгийн амар амгалан байгаа баг бол манай Лацио л байна гэдэг таахгүй. Наполи сая Бодлоо байхгүй. За нэг ийм өрсөлдөөн үүсэт байна. За сүүлийн тойрогт бол Лече юутай байлаа. Лече Жинота гэж байна. Тий. Гэцүү. Даниэло Дроссигийн Жинота. За Серие А бол энэ 7 хоногт ингээ сайхан дууснаа. Цом нь бол ингээ дууссан. Тэгээ Италичууд бол энэ амралтын өдрөөр дэлхийн аварга дуустал бол гэрээсээ гарахгүй хаа гэж бодож байна. За Испани ла лиг. Испани ла лиг Камп Ноу Битис очсон. За 100% амжилттай байх хэсэг тухай тоглолт. Яг байна. Нэг 100 оноо гэдэг юм руу яваад байгаа сте. 100 оноо хотлоосон. Нөгөө 7-ны дундуур Алавес тожид. Алавес хожигдсон зочлон тоглолтын дээр. Энэ тоглохоор өөрийнх нь талбай дээр 19 тоглолтод 19 очихгүй гэдэг. Яг өмнөх рекорд нь бол Абдэ юу? 18 хоцсон багууд бол Энэ сая Абдэ зөгчвөө. Абдэ Антони хоёр тий. За өмнөх тойрогт Рашфорд чөлөө цогцолтоос Реалын хаалганыг олсон. Энэ тойрогт Рафиня Битисийн хаалганд чөлөө цогцолтоос. Камп Ноуд 2 тоглолт дараалал чөлөө цогцолт хийж байгаа нь баг Мессигээс хойш анхных гэсэн баг шүү. Өө зөө. Тэгээ энэ тоглолтын дээр нэг тоогүй юм болсон нь Фермин Лопес гинтээ дэлхийн аваргыг өнчгөр болчлаа. Нөгөө хөлийн савхын ясны одоо хамгийн жижиг одоо чигчээр уран гэх юм уу? Тэр нь хувирсан. Фермин Лопес Испани шигшээд амар хэрэгтэй байсан. Тэгээ 2 сар гэжтэл хаалгаанд орох гэсэн. Гэтэ Испани яг зузаан л да тий. Тий. Гэтэ Фермин Лопес хэрэгтэй байсан шүү. Тийм Фермин юу н 10 номер дээр баг гараач гэж магадгүй гэж яригдчихсэн. Энэ ямар хамархан гол хийж байна. Виктор Белерини дамжуулалтаа. Билэрээ пас өгцөлгүй чинь сэгсэчээд манай. Загвар ертөнцөө. 70-80-аад оны загвар хагдаад үү тийм. Мөн гацаа. Хотон гэж утсан. Зиаиска Билэрийн тэргүүртээс. Иско сая Францын биш Испани 55 дотор зогсож явсан уу? 55 дотор магадгүй гэхдээ 26-ад болцсон хөө. 26-ад алцсан. Битисний өнгөрсөн 7 хоногт нэг аврагуудын лиг ирэхээ баталгаажуулаад тоглолтын дараа Искос нулимс онгожл байлээ. Тэгээ одоо Мануэль Пелегрини аврагуудын лигт иргэжил бага удирдахаар болчихвоо. Тэглээ. За вар үзээд пенальт цаасан. Ханси Флик бас сая нэгд өдөр гэрээгээ сунглаа 28 хүртэл. Тэгсэн байлээ те. Биско өөрөө зөгсөн юм уу? Тэгс өөрөө зөхөд голдсон байна. Бискош Барсаг алсан гол хийдэн шүү. Саханд үсгэж Робинзон шиг л болцсон шүү дээ. Биско шигшээ тас одоо Фермин Лопес тэр гимтээ тас зай гарч магадгүй юм байна да. Тэ? Тэгэл нас л байна да ер нь. Нас л байна. Тэрнээс яаж цагаад Жоо кансело. Гой. Тэ? Пенсэлэг одоо жихэлж авах галас буу юм болж байна доо. аль хилаалах тий.
За Аль хилээд бас зээлэр байгаа юм уу? Тийм баг. Тэг санаад. Левандовскигийн үүдэлт бас болсон тоглолтын араас явхаа зарласан. Кампноудны сүүлийн тоглолт учраас Аль хилээд гиснээс дөрвөл хин манай Аль Наср дахиад төрүүлж чадсангүй те Роналдогийн. тэглээ. Азийнхаа юм доо. Тий. Ч одоо Азийнхаа Европа лигт Левандовски 192 тоглолт 119 гол Барселонад. 700 тий. Тий. Бүх цагийн жагсаалтын 11-р байранд Барселона клубэд орж ирж байгаа юм байна. Гадаад тоглогч нар дотроо бол бүх цагийн мэрэгмөчтийн жагсаалтын 7-д орж ирж байгаа юм байна. Гадаад тоглогч нар хин гэхээр Лионел Месси 672, Луис Суарес 128, Кубала 194, Самуэль Этоо 130, Ривалдо 130, Патрик Клюверт 121. Яс, дан домгууд шүү дээ. Тан домгуудын араас. 100-гүй юм алга. 100-гүй малга. Өөрөө ч гэсэн Левандовски 119. За, Барсагийн дараагийн төлөвч юм. Одоо тэгээд 1 номер Хулиан Алварес гэж л ер нь бол араас нь яваад байгаа. Хамгийн гол нь Атлетико Мадрид нөгөө Барсараа мэдээж явуулах дургу байгаа. Нэг лигийнх нь гол өрсөлдөгч. Явуулсан ч гэсэндээ одоо маш өндөр үн хэлж байгаа. Нөгөө тал Paris Saint-Germain өрсөлдөөнд орж ирсэн. Атлетико зарах дээрээ бол ер нь бол Paris Saint-Germain ч илүү санал тавьж байгаа. Тэгээд өөр лиг рүү явуулах сонирхолтой байгаа. Тийм учраас Барсад 80-аар авсан шүү дээ. Барсад очих бол маш одоо хэцүү. Барса мөнгөтэй мөн тэгээд. Тэгээ хоёр дахь сонголт нь Жо Педрог чичрээд байгаа. Жо Педро, Челси. Мөнгө байгаа мó л гэдэг. Тэр нэг 100 гол гарганаа л гэдэг. Одоо 100 муу бол гарах ах уу. Гэхдээ яг 100 л гарах байх. 100-гаа яаж өрөх Тэрнээс илүү болох вэ гэдэг л Яг тоглогч бас явуулна л та. тийм. За Барселона гэсэн. За ингээд 19 тоглолт талбай дээр хийсэн 38 тоглолтоос 19-ыг нь өөрсдийн талбай дээр хийдэг. Энэ 19 тоглолтондоо бүгдд нь очсон анхны баг болж байна. За Баяр үргээ. баяр үргээ. Ууч яг нөгөө 86 онд гэсэн үү? Реал 17 тоглолт юм байна. 85-аас 86. Яг 34 тоглолт 34 багтаа шүү. Тий. Тоглолтын тоон бол нэмэгдчихэж байгаа. За тэрүүгээр ч гэсэн рекорд нь л ингээд агсан. Антуан Гризманыг Метрополитано цэнгэлт хүрээлэнд өдөж өгсөн. Америк руу юу? Орландо Антуан Гризман Агуу тоглогч шүү за дээ. Европын ингээ орхилоо. Мундаг тоглогчоо. За одоо хүлэмгийн IQ бол тулцсан дэглчээд бол буруудахгүй хаа Антуан Гризман шиг ингэж сэтгэж ингэж гоё цэмцгэр тоглодог тоглогч бас дахиж хизээ гарах юм бол доо. Сая тэгээд тэр Барсатай 2 тоглолт, Арсеналтай 2 тоглолтыг харахад бол болоогүй л байлаа. Болоогүй. Тий. Төвийн ахс тэр чинь найруулчихж байгаа хөөхгүй тий. Хамгаалалт тусалж байгаа. Мундаг үлээ. за өөрөө ч үйлсэн, эхнэр нь ч үйлсэн, цэнгэлдэх даяар фэнүүд ч үйлсэн. Дигээс Химаньяч үлсэн, Кокеч үлсэн. Яг үнэ. Хамгийн гол нь лалиг авч чадсангүй доо баг худалчин 20 жил тоглолоо. Тэглээ. Яг тэр Барса руу явцсан байх үед нь Атлетико төрүүлсэн. Ерөөсөө зөрөөд байгаа хөөхгүй. Тий. За тэгээд өөрөө ч гэсэн хэлсэн байлаа. Би эдий одоо лалиг төрүүлж үзсэнгүй, аврагуудын лиг төрүүлж үзээгүй ч гэсэн та бүхний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан юм. Тэгээ Гризман бас нэг бас сонирхолтой юм. Дэлхийн авраг болоо үстэй. Дэлхийн авраг болоо шүү дээ. Тий. Сонирхолтой нэг юм байна. Юу шилсэн бэ гэхээр нийт Атлетико Мадридын фэнүүдээс одоо уучлал хүсэж байна. Тэр нь яасан бэ гэхээр би Барселонад 2 жил ингээд тоглосон тий. Яг энэ бол миний хувьд бол алдаа байсан. Тэгээ яагаад вэ гэхээр би Атлетико Мадридэд байхдаа та бүгдийн одоо энэ их хайр инэрлийг бол бас хангалттай бас аюу яагаагүй тий. Үнлээгүй байсан юм байна гэж өөрөө боддог. Тэрэндээ бол их одоо сэтгэл дундуур байдгаа. Тэгээд залуу байсан, омглон байсан. үлдсэн дээр ингээд хэлчихэд намайг одоо тэгж Барселонод ингэж 2 үлрэл оч тогсонд бол уучлаарай гэж одоо хэлсэн байлээ. Тэр 2 жилийг мартаарай л гэж байна. Тий. Гризман тэгээд агуу тоглогч байгаа Гризман бол ялцчих. Мундаг. Үнэхээр гоё тоглодог. Үнэхээр гоё тоглож. Хүлэмгийн IQ бол тулцсан. Тэгээд нэгийн үрэлтүүд тэгээд хэрэгтэй газар руу бөмбөгийг хуваарлт юм уу супер. Амар. Энэ жил надад зүгээр Францад бас яг Гризман шиг тоглогч дутагдах юм шиг санагдаад байгаа. Францын магадгүй хамгийн сул байралд үе яхах байхгүй. Кантегийн нас явцсан гэдэг ч юм уу тий. Юуны төв яхах зүгээр найруулга гэж харагдаж байгаа тий. Тэгэхээр бол Гризман бол ялц ч өрхтэй тоглогч. Өөр яг нөө шгшээсээ зодог тайлцсан гэж байгаа. Тэр утгаараа бол тэгээд Ер нь дуудагдсангүй. Месут Өзилийн одоо дараагийн гоё юм уран тоглогч л гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Тэгээд дээрэс нас Гризманы нэг онцлог үүд юм аа. Ерөөсөө Гризман болвол
ерөөсө хоёрын хүрэлтийн төлөмөг илүү дутуу юм ийдгүү те. хоёр дээдлэл нь баг хоёр хүрэлт. Тогтоолоод аваад өгнө. Эсвэл нэгээр шийднэ. Энэ бол бас тэгж тоглоно гэдэг бол бас юм асар өндөр ур чадвар байхгүй. Яг Тэгээ ер нь их буруу шийдвэр гаргахгүй шүү. тий. Бүр ингээд маш өндөр ур чадвар. Олон хүрээд ингээ янз янз болгож байгаа тийх бол мэдээч сайн. А гэхдээ хүлэмжийг нэг хүрэлтээр ч юм тоглоно гэдэг бол бас л асар хэцүү шүү дээ. Одоо ер нь яг залуучууд бас Витиня тэгж тоглож яана л да гоё. Үе үе тэгдэг тий. Тий. Гризи бол бас мундаг шүү. За ингээд нэг гоё тоглогчийг бид Европоос үдэж байгаа юм байна. За Ла Лигийн 37 дугаар тойрог Ла Лигийн өснөгтийг дараалан харцгаая. За Винисиус Жуниорын голоор Севияг талбай дээр нojлоод гиснээс Севиягийн Серхио Рамос те Тоглож авсан. Севияг эзэн болсон дүү дээ тий. Харин тэгжээ. Ер нь унахаас чолтцсон дөө. Реал тожигдох юм 3 дараалал авчихсан. Ер нь өөрөө Севия гаралтай үстэй Рамос. Тий, тий. 19 настай доод болно гэл за тэгээд Реал Мадридэд ирж байлаа. 2006 онд иржсэн санагдаж байна тийм ээ. Реал. 2005 онд лөө? 5 онд ирээд Тий. нөгөө Анри ганцаараа талбайг гүөхөд хамгийн сүүлд Рамос хамгаалах гэж үзсэн. Тийм шүү дээ тий. Мөрөлдөж ундаг тий. За Sociedad Valencia 7 гол ороод Valencia зочин. Valencia-гийн багийн хичээл Европын тэмцээн бас байвал байхаар харагдаж байна. Одоо Энэ Испанд 7 гол орно гэхээр сонь тий. Тий. 4-3-аараа. Содоо харагдаж шүү тий нэрээ. Содоос тоглолт яг зэрэг болсон. Францд бол байнга л байдаг юм л да. За Rayo хоосонгүй байгаа шүү гэдгийг бас дахин нэг удаа харууллаа. Real Atletico Girona-г хожлоо. Bilbao ёстой болдоггүй. Энэ үлрэл үнэхээр юу ч болсонгүй. Celta Тэгээд тасгалжуулагч явдаж ирсэн байгаа тий Билбао. Valverde. Тий. Valverde. За хүслэгт одоо ганцхан тоглолтууд үлдсэн байгаа. За аврагуудын лиг 5 баг орно. За эхний 5 бол тодорхой. Celtic Hitafe хоёр байрын солих нь юу л баг. Энүүгээрээ дуусах байх. За харин Rayo дахиад конференцийг эрхий байранд дуусч магадгүй нь эсвэл өөрсдөө конференцтэй дөрвүүлээд Европагийн ирэх авч байгаа. Фрайбургтэй тий. юу штэ. Кристал Палас. Кристал Паластай тий. Фрайбург ч Астон Виллатай. Валенсиад бас боломж байгаа. Валенсиад бас боломж гэж байна. Севиа бол унахааргүй болцсон ер нь. Тийм. Хойдлид бол жоохон сонслоо. Sociedad ч бас боломж байгаа юм байна шүү дээ. Тэр оноотой багууд бас Леванте, Осасуна, Элче, Жирона гэсэн багууд бол байж байна. За Майорка ч ерөнхийдөө бараг тодорхой болж байна. Жирона одоо аврагуудын лигт 2 жилийн өмнө тоглож ирсэн баг. Унлаа. Жирона зүгээр хожих юм бол энэ баг үлдчихэл юм байлээ. Ситигийн охин баг болсон. болсон. Жирона гол нь одоо Элчетэй, Леванте, Битистэй. За Селта Виго болохоор Севиятай, Хитафе, Осасуна, Rayo Alavesтэй, Валенсиа хэцүү байна л та. Охин бага хитрхи шулаад тахаар ингээд Элчигээл хожчиход үлдчихэл юм байна тий. Тийм. Яг дээлийнхаа Севини өнтрийг нь Сити рүү авчираад тий. Жирона хожих юм бол үлдэх гэдэг шүү. Тийм. Тэгвэл бас хэдэн тоглолт Ситигээс авах байлгүй дээ. Нөгөө Ромаро эдний Жироноог аврагуудын лигт ороход айгүй нөлөөтэй байсан довтлогч Ромаро Добик юу болсон бэ? Таг. Ромата байг шиг болсон. Бүртүнд байна. Тийм тийм. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхдээ Францын лиг 1 дууслаа. Мөн Европа лигийн финал энэ 7 хоногийн байгаа. Энэ Европа лигийн финалийн талаар ярилцгуул мөн Янг Талант 7 хоног гоё тоглогчийг онцолж байгаа. Дэлхийн аврагт явах нь баталгаажсан тоглогчийг онцолж байгаа. За нэвтрүүлгийн ивент тэтгэгч Wuhom, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand гэсэн утсан завсарлаад 3 дугаар хэсгийг уулзъя. За нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг Францын лиг 1-ийн хүчнэгтийг хамтдаа харцгаая. Энэ Францын лиг 1 бол тоглогдоод бүх тоглолт нь явагдаад дуусчихсан. Гиснээс нэг тоглолт бол цуцлагдаад бүр болохгүй болсон. Тэр нь Нант Тулузын тоглолт. чи яасан гэлээ. Содон боллоо, цасаар шоорлоо. Тэгээ Нант ч одоо тэгээд ер нь одоо бас Тоглосон ч ямар ч нэмэргүй болсон. унлаа л та. За энэ ч сонирхолтой сони юм гэх юм бол яг хав Страсбург Монакод 4-1-ээр хожигдож явж хагаад 5 Тийм л шүү дээ. 5-4-өр сайт. ер нь залуучууд нөгөө иргэн ирдэг гэдэг чинь нөгөө сайн нөгөө хаана үлээ бас нэг иргэн ирсэн шүү дээ. Европод байлуу те. Яг тийм ирч хүчтэй залуучууд байгаа. Марсель ямар ч хэлсэн нэг тийм дээшээ юу яаж Европа лигийн Тий, Европа лиг ирэх олж авлаа.
За Рен болохоор конференцийн эрэхтэй болсон. Лион аврагуудын лигийн урьдчилсан плей-оффын шатнаас тоглоно. За эхний 3 бол Paris Saint-Germain, Lens, Шууд орж байгаа. Lille 3 бол аврагуудын лигт шууд орж байгаа. За нийтсээ 16 дугаар нийтсээ бол плей-оффын тоглолт. Унахгүй төлөх плей-оффын тоглолт бас хийнэ. Paris Saint-Germain-ийг энэ жил Paris-та бас 2 ч гус болчихлаа шүү. Сая сүүлийн тоглолт Парис одоо яг Парисынхаа үндсэн баг гэх юм уу? Үндсэн баг нь шүү дээ Парис FC. Тэгээ энэ хоёр чинь 70-д онд хоорондоо нэгдэжсэн юм бэлээ. Нийлээ тэгснээ ерөөсө буцаа салаад. Цэнгэлт нь баг ингээд наалтцсан байл шүү. Тэгээ Paris Saint-Germain чинь байгуулагдсан 70 он гэж явдаг шүү дээ. Тий. Хоёр өөр. Буцаж салаад нэгдээд энэ төр бөө юм болс. Тэгээ одоо яхан үндсэн баг нь Парис FC юм бэлээ. 2-1-ээр хожигдсон сая. Одоо нөгөө манай Олимпийн холбооны талбай хурд хороолол хоёр зэрэгцээ байж идэг шиг хоёр цэнгэлтний яг ингэ байж байгаа шүү дээ. Ерөөсөн хэдхэн метр тий. За ингээд Францын лиг 1 бол ингээд дууслаа. Лансиг өрсөлдөө үзүүлэх нь гэсэн өөрсдөө сая сүүлийн Paris Saint-Germain-тэй хийсэн тоглолтод 2 дахь харьцаатай хожигдсон байна лээ. Гиснээс би энэ хооронд зүгээр Европын бусад лигүүдийн сонин нэг фактуудыг хэлье. За ер нь бол нэлээд олон жил нөгөө дараалсан цомгүй байсан цувралууд тасарсан үйлрэл болж байгаа юм байна. За эхнээс нь хэлье. Унгар одоо энийг GYOR гэхээр Дюр гэх баг. Диор тий. Диор гэдэг клуб 13 жилийн дараа Унгарын лигт төрүүлжээ. Ferencvaros-ын ноёрхлыг зогсоосон байна. За Румыни лигт Крайова гэж баг 35 жилийн дараа дээд лигтээ төрүүлсэн байна. Болгарт өмнөх дугаар дээр ажилласан Левски София Лудогорец ноёрхлыг зогсоож 17 жилийн дараа төрүүлсэн байна. Норвегт Викинг 35 жилийн дараа төрүүлсэн байна. Австрт Зальцбургийн ноёрхлыг зогсоож Австрийн Ласк 61 жилийн дараа оргуулсан. Ласк бүр дубль хийсэн бэл. Гоё шүү дээ тий. За Данд Архус 40 жилийн дараа Даны лиг төрүүлсэн байна. Копенгаген байдгүй. Швейцарт FC Thun гээд өнгөрсөн жил доод лигтээ төрүүлсэн баг энэ жил гарч ирээд Швейцарын дээд лиг Манай Базел байдгүй. төрүүлсэн. Базел бүр байхгүй. Одоо нөгөө Young Boys бас нэг хэсэг төрүүлээд байсан шүү. Тэр байдгүй. Тэгээ Thun дөрүүлээд түүхэндээ анх удаа Швейцарын дээд лиг төрүүлсэн 128 жилийн түүхэндээ. За Азербайджанд нөгөө Карабахын ноёрхлыг зогсоосон Савах гэдэг баг түүхэндээ анх удаа сонсооч дээд лиг төрүүлсэн 8 жилийн Карабахын ноёрхлыг зогсоосон. Шведэд Мьолби гэж баг түүхэндээ анх удаа төрүүлсэн 87 жилийн түүхэнд. Молдыг энэ ойрхлыг. Скандинавт ер нь амар юм болж тий. Ер нь бүх газар нэг төрүүлдэг багууд нь төрүүлээгүй юм байна шүү дээ. Тий. Нийлээ Европын топ 5 Ситигийн ойрхлыг баг. Тий, Англиас нэг ноёрхлыг зогсоохон дээ тий. Энэ зүй тогтлоор болоод 20 жилийн дараа гэдэг. 22 жилийн дараа. Бэлэгдэлтэй юм тий. Тийм байна. За ийм ерөнхийдөө бас цувралуу тасарч Танаас Реалын ойрхлыг зогсоож байгаагүй. Үгүй өөрсдөө ноёрхол ихөө. Гол нь одоо Герман Францын ноёрхлыг л зогсоомоор. Герман Франц хэцүү. Герман Франц. За ийм болж байгаа. Бас сонирхолтой жил байна шүү. Тийм байна. За Европа лигийн лигт мэдээж Фрайбург, Астон Вилла клубүүд финалуулсан. За Европа лигийн тоглолтын өмнө мэдээж тэр тоглолттой холбоотой бүр нарийн ширээ мэдээлэл манай хөтлөгч нар маань хүргэн. За энэ удаадаа хэдүүлээ зөвхөн хоёр багийн финал хүрсэн замыг хараад ярилцъя. Базелиг 1-р тойрогт. За Фрайбургийн финал хүрсэн зам 8 тойрогт Фрайбург чинь 7-р байраар үлээ. Тий, ямар ч ихний 8 гэсэн. Эхний 8-аар орсон. Генкэд л нэг хожигдсан юм байна шүү дээ. За тэгээд Брагад нэг тавьсан тий. Хоёр тэнцээ байж байгаа, 3 тэнцээ байж байгаа. За тэгээд шүгэ 16 чууд тоглосон, Генкийг хожсон, Нилбертүн, Селтаг хожсон, Брагаг сая шүгийн дөрөвт бол комбек хийж байсан. 2 удаа комбек хийжээ. За Европа лигийн хасагдагчдад талбайдаа нийт 11 гол оруулсан гэж байна. Сүүлийн 12 тоглолтоос 11-т нь гол хийсэн гэж байна. Фрайбург голтой байгаа юм байна. За хасагдагчдад талбайдаа 11-2-ын харьцаатай голын харьцаа нь бол явж байгаа гэж байна. За шүгийн дөрөвт комбек хийж хоцсон Werder Bremen-ээс хойш анхны баг болсон. Werder Bremen тэр жил Хамбургийг хожиж байсан. Баяхан дүгнэх баг анхны финал ах шүү. Анхны финал. Европын. Тийм анхны финал тий. Фрайбург ерөөсөө түүхэндээ ч гэсэн том ерөөсөө авч байгаагүй. Покол бас финалд жийсэн гэхдээ төрүүлж үзээгүй. Энэ жилийн покалд өмнөөс 4 төлөлдсөн.
Тийм тэгээд одоо Европын тэмцээндээс анхныхаа финал. Гой тоглолттой багш те тоглолтын нэг харахаар. Сүүлд 16 онд Бундслигийн 2 дугаар Бундслигт төрүүлсэн юм байна. Тэрнээс яг бүр дээш дээд түвшний тооцоон бол огт дүргэж үзээгүй. Бүх хүнээр ингээ гой бөмбөг дамждаг те. Тэгж жагаад гинт урагшаа товтлого айгуу тийм тактиктай баг те. За Астон Виллаг харъя. Тэгээд хоорондоо юу яах вэ гэдгийг ярья. За Астон Вилла бол 2-оор 36 багаас 2-т бичигдсэн. Нэг хожигдсон Одгигийн багт хожигдсон. Go Ahead Eagles. Урагшаа бүргдүүдээ. Урагшаа бүргдүүдээ тий Одгигийн баг хожигдсан тий. Элдисийн баг гэж. Тий. Тэр бас Ноттингемд нэг байж шүү дээ. Ноттингем нэг хожигдоод тэгээ хариуд дээр дөрөвдсөн. Болония, Лил гээд бас чанга багуудыг хожигдсон. Астон Вилла үнэхээр бас юу вэ Өө энэ Фенербахче, Зальцбург, Басел гэж одоо ланцгорууд байна шүү дээ. Болониаг бүр 3 усаа шишсэн юм тий. Young Boys, Maccabi энэ төр гэл. Ер нь бол бууж өгөх дургуул баг бол Лилиг 2 удаа. Serie A хүртэл ер нь Болониаг 2 хожиход бас хэцүү шүү тий. Хэцүү. сайн байгаа юм байна уу? Яг энэ ирчээр бол энэ Астон Вилла бол баг магадлан 60 хүртэл биш тий. Яг фаворит нь бол Астон Вилла тэгээд энэ ирчээр бол Астон Вилла хараа. бас их олон гол орох болов яах вэ? Go Ahead Eagles бол хэцүү л дээ. Угаасаа. Хожиход. Урагшаа бүрэгдэд бол нэг урагшаа Яг л Элдис шиг бас Салбадо бол хасагдагч нь Лил, Болония. Ганц очсон энэ нэр хаад. Астон Вилла. За тэгээд 10 гол хийсэн юм байна. Вилла Парк хасагдагчтанд гол алдаагүй юм байна эсрэг багтаа. За Премьер лигийн довтлогч нар дотроос Англи тоглогч нар дотроос Оли Воткинс нийт бүх тэмцээнд 24 гол хийчихсэн явж байгаа юм байна. Одоо энэ Европа лигт бас ч хамаагүй олон байгаа юм шүү дээ. Премьер лигт бол сая чинь 14 болцсон явж байна. За хоорондоо одоо тоглоно. Бас хизээч тоглож үзээгүй хоёр бага. их баг. Яадаг бол доо л гэж. За мэдээж Унай Эмри бол энэ тэмцээний зохиоцсон хүн. Өөрөө бол чинь хэдэн дөрөвтэй лээ? 5 5 финалд Севилагийн 3, 5 финалд 4. Вильяреалын 1. Арсеналтай 1-2 дугаар авчихсан. За нөгөө талд Фрайбургийнхан бол тоглогч нарын ч тэр дасгалжуулагч нарын ч тэр ерөөсө амьдралд ганцхан тохиох боломж Тийш тий. их нандган жилийн. За финал бол аль хот бол Стамбул. Туркийн Стамбулд болно. Стамбулд бол. Стамбулч бас л юм болдог газар шүү тий. Газар. Гой финал болох юм байна. Стамбулд юм чи. Өста тааж мэдэхгүй байна. Тий. Хэцүү байна. Юу ч болж магадгүй тий. Хоорондоо эн чинь бас юун дээр легеншт матан тоглолцсон бол бас нэг өөр хэрэг. Огтлонголог хоёр баг. Герман турк хоёр ч жоохон холбоотой л доо. Эртний түн шүүдэлтэй. Тийм бай. Тэ. Тийм бай. Нэгдүгээр дайны анд нөхдүүд. Тий. Тэ. Тэгээд ер нь Германд аягүй их туркууд байдаг. Тэргээл. Тий. Англиас бол жоохон хол юм. Та таамаг байна уу? Ха? Таамаг байна уу? Би бол Астон Вилла л гэж зүгээр бодож байна. Тий Астон Вилла. 65-35 тайл гэж хэлээ. Бас магадлал. Астон Вилла 65%. Тий. Тий. Тэгж л харагч. Гэтэ яг финал бол юу ч болж магадгүй шүү дээ. Тий. Тех бага. Астон Вилла арай илүү тоглоотой байна. Саяны нэг City Chelsea-гийн FA Cup би финалрах уул. Бүр тим нэг тэг гээд ойрхон уу? Тэгээ бас тийм дээрлэхүүлэхгүй л үүдээ бас финал. Би бол Астон Виллаг дээрлэгч байх. 3-4 гол болоо. Харин 3-1-ээр. Тэгээ дээрс нь Астон Виллагийн бас гол тоглогчдоос зөв үедээ форм олж байна. Одоо чинь Оли Воткинс бол нэг сард бол нүдүүлжсэн шүү дээ. Энэ гол ихэ байла. Одоо ингээд Астон Виллагаас 12 сараас л хийж гисэн. тий явж магадгүй өдргээл тий. Тэгэхээр сая Маккин Заккины тэр одоо Тий. Ливерпултэй тоглож байгааг нь харал да тэр. Хаалганы тэр болонд өлгөө хайчи тэр толгойд нь орж ирж л байдаг тий бас. Тий. Тэгээ Морган Рожерсын тэр холоос зөгчөө ер нь тамирчдын зүрх бол том байна. Тий. Рожерсын форм жишээлх юм бол 2-3 сард унсан, 4 сардаас жоох юм байсан. Тэгээ 4 сар ингээ гараа ихлэнгүүд бас их хайтаахан болчихсон. Уцаа сэргчлээ. Тий, сэргчлээ. Тэр бол тий тэгэл одоо Лука Диньен тий. Тэгэл яг тоглогч нь бол ингээ зөв үедээ ингээ гой жигдэрчлээ. Яг байрал болгонд өөр арай жигдэлтэй. Тийм Мараа сайхан гарч бас тийм амар алдахгүй. тий. Сайхан гар бол эвгүй. Тий. Хаалган дээр сайхан гар байгаа шүү дээ. Гэтэ тэгэл финал бол юу ч болж магадгүй тий. Финал бол финал шүү дээ тий. Тий. Фрайбург ч их зэгцтэй баг л да. Мөн дипломат улсууд юм аа. За амнаас нөгөөх гандгүй юм аа. Хэн сая унцлаач сая. Үгүй харин тийгүй яах Астон Вилла төрүүлэх байх гэдэг. нэг Бүгдээрээ Астон Вилла гэж байгаа. Үгүй элдэж юм хэлээгүй. Би харин тэгэл нэг тэгмээр л баг. тэрслэн алгаа таа. За яг талант руугаа шилжээ. За Янг талантаар өнөөдөр
Бразилийн шгшээ багтаагаа дэлхийн аврагт явахаар сонгогдсон хүүг онцоллоо. За тэгээд Раян гэдэг одоо Борнмутад энэ 1-р сараас хойш бужигнуулж байгаа 2006 оны 8 сарын 3 төрсөн 19 настай 20 нас хүрээгүй энэ залууг онцолж байна. За ингэж байна. Vasco da Gama-г Бразилийн бас түүхт клубүүдийн нэг байдаг. Тэгээ Vasco da Gama-гийн 21-р зууны хамгийн шилдэг авьяаст гэж шүү Раян. 21-р зууны Vasco da Gama-гийн өмсгөл амар гоё шүү дээ. Заавч. Тийм гоё өмсгөлтэй тий. Тэгээд одоо алдарт дэлхийг нээсэн одоо мундагчуудын нэгээр нэрлэгдсэн энэ клубын 21-р зууны хамгийн шилдэг авьяаст ингэж Раяныг бол нэрлж байгаа юм байна. За Раян бол довтлооны хоёр жигүүрт бол аль алинд нь тоглодог. Дүнцэн хөл нь бол зүүн хөлтэй. За тэгээд хуурамч өсөсдөр тоглоно. Мөн үзүүрийн довтлооны байрал дээр бол тоглоно гэж байгаа юм. Тэг үндсэндээ бол яг довтлооны дөрвөн байрал дөрүүлэнд нь тоглох чадамжтай ийм тоглогч байгаа юм. Одоо энийг ч гэсэн Борнмутад харуулж байгаа. Борнмутад заримдаа баруун захадгүй явж гин. Гэхдээ бол ихэвчлэн зүүн захаас тоглож байгаа л да. Ихэвчлэн баруун захаас тоглож байгаа. Заримдаа зүүн захад тоглодог. Мөн зарим нэг одоо тоглолтын явцад бол үзүүрийн довтлооны дээр ч байрлал солилцоо одоо явж байдаг. За тэгээд маш тийм одоо юутай довтлооны олон төрлийн байрлал тоглодог. Одоо хүрх чадвар сайтай тоглож гэж байгаа. За тэгээ мэдээж Бразилаас гарч иж байгаа довтлооны авьяастай учраас бол үнэхээр одоо техникийн хувьд бол мундаг, мэдрэмжтэй ийм одоо тоглогч юм байна лээ. Тэгээд нэг онцлог зүйлх юм бол нурахтай метр 87 байна уу 88. За тэгээд биеийн хүчний тоглолт бол бие сайн одоо хөгжүүлж чадах юм бол дийлдэхэргүй ийм одоо довтлогч болно гэж одоо түүнийг бол онцолж байгаа юм байна лээ. Тэгээд Раяны хувьд бол ирээдүйн байрал нь бол үзүүрийн довтлогч гэж байгаамаа. 9 номерын довтлогч Раян бол ирээдүйн байрал нь бол одоо бол яг жигүүрт бол голчлон тоглоод байгаа. За тэгээд Vasco da Gama хэн байгаа гэж Филиппо Coutinho байгаа. Тэгээд нэг сард уг нь бол Vasco da Gama бол Раяныг бол дэлхийн аваргын өнгөртөл бол харъя гэж жил байсан юм байна л да. Тэгээд Vasco da Gama-гийн санхүүгийн нөхцөл байдал жоох хэцүү байсан учраас бол Раяныг Европ руу явуулахаар болсон. За тэгээд Филиппо Coutinho бол Раянд бол маш их зөвлөгөө өгсөн гэсэн. Одоо ингээд ялангуяа одоо энэ чинь нөгөө нэг далайн ирэг дээр байгаа баг шүү дээ Vasco da Gama. Тийм учраас нөгөө нэг ингээд жоохон ялангуяа 1-р сарын одоо англ болвол их бүрхэг штэ. 1-р сарын одоо 30 хоногийн 20 нь бол үүлэрхийг бүрхэг бол байдаг дунджаар. За тэгээд нарлаг газраас ингээд ийм одоо үүлэрхий газар ирэх юм бол сэтгэл санаагаар унаваа, хоол ундаа бэлдээрээ, стресс орвоо. Тийм. Тэгээд энэ зөвлөгөөнүүдийг бол маш сайн одоо өгж Филиппо Coutinho явуулсан гэж байна Раяны. Тэгээд тэр нь ч гэсэн хэрэг болсон. Борнмутад ирэнгүүтээ шууд нөлөөтэй болсон. Эхний 3 тоглолт 3 гол хийсэн шүү дээ энэ. Раян гэдэг хин одоо ямар хүүхэд гарч ирээд хин одоо ингээд гол хийгээд байна гэсэн чинь энэ надад залуу аюултай байсан байна. За ингээд 40 дэх шөнө Монгол Улаанбаатарын цагаар 3 цагийн алдад Карло Анчелотти дэлхийн аваргад явах 26 тоглогчийг зарлжээ. Энэ 26 тоглогчид Раян нэрлэгдсэн байна гэж. За ингээд дэлхийн аваргаар Бразилийн шгшээ багийн бас нууц зэвсгүүдийн нэг нь энэ хүү байж магадгүй юм байна шүү гэдгийг бол хэлмээр байна. Баерн сонирхоод байгаа маа хамгийн хэцүү. Тийм. Тэгээд бас мэдээж Премьер лигийн бас багууд бол яаж байна одоо сонирхож байна. Одоо Раяныг энэ зам бол бас тоншчих гол байна. Тэгээд Борнмутын довтлохоо Антуан Семеньог явуулсан ч гэсэн унагийн гол шалтгаан бол ерөөсөө Раян бол. Раяны явснаас хойш хожигдоогүй юм шиг. Раян Крупи 2 тий. Тэгээд Junior Крупи бол 8 сараас хойш тоглож байгаа. Тэгээд хоёр зүгээрх нэг нь явуулчихж байгаа ш. Довтлооны 50 нь явуулчихж байгаа. Тэгсэн хэрнээ довтлооны одоо энэ аюулыг бүр алдахгүй бүр сайжруулсан байгаа нь бол энэ Раянтай ерөөсөө салшгүй холбоотой. Тэгээ Борнмутын нэг мундаг үзүүлэлт байгаа. Борнмут бөмбөг тасалсан бөмбөгөө айлын хаалгаар цохиж дуусгаж байгаа үзүүлэлтээ Премьер лиг нэгт явж байгаа хамгийн урдан байгаа. Борнмут бөмбөг аваад ердөө 6 секундын дараа хаалганд цохиж дуусгаж байгаа. Амар үзүүлэлт байгаа. Тэгээд энэ дэр бол Junior Крупи, Иван Нилсон тэгээд энэ Раян 3-ын хослол бол үнэхээр мундаг үүрэгтэй бол байж байгаа. За тэгээд Раян болвол одоо ингээд дэлхийн бас өөрийнх нь нэрийг одоо дурсгаж магадгүй юм одоо залуу бол байна гэж тий. Раяны тоглолтыг бас амьдаар нь үтсэн мундаг адуу шиг нөхөр байлээ. Нөхөр адуу шиг нөхөр байлээ. Барса Альварес гэж яхаар энэ залуу болог сонирхгүй байна тий. Эдих сонирхгүй байгаамаа. Баерн л наад залуу гэж яах. Тэгээд Раяныг бол ингэж байгаа. Одоо ерөөсөө Штивао, Эндрик гэл нөгөө нэг үеийнх нь хоёр залуу байгаа шүү дээ тий. Ер нь явж ин Раян болол ирээдүйд энэ хоёроосоо даван шүү гэдэг зүйлийг болвол хэлж байна лээ тий. Яагаад гэвэл маш тийм доктортой сэтгэл зүйтэй юм байна л да. Одоо энэ иргэн тойронд ээж байгаа нэг одоо тасгалжуулагч нар болон
одоо багийн одоо нөхдөөс нь хэлж байгаа үгээр бол тэгж байгаа юм байна. За нэг мундаг залуу бол орж ирж байна. За энийг ярьсан дээр шууд хэдүүлээ нэг яриа үргэлжлүүлээ. Тэгээ нөтрүүлээд дууссан. Бразилийн шгшээ өчтөр Сингэлмас хэлсэн. Шөнийн 3 цаг зарлалаа. Өчтөр үлээ. Сайн амралтын өдөр үлээ нөгөө Сантос Неймар эмчийн тусламж аваад сэлгээнд нөгөө талбай хажуудалд эмчийн тусламж аваа байжсэн чинь хэнийг Неймарыг сэлгээнд суусныг зарлаад тэгсэн чинь хажуугийн шүүгчд нөгөө хууцын буруу харсан Неймар тоглох ёстой тоглолтод үлдэх ёстой байсныг суулгаж нөгөө юу өргөөд самбар өргөөд Неймар тэрэнд нь бөөн хэрүүл урал хийгээд ямар ч нүгэр авахгүй нэг тоглолтоос гараад сэлгээ нь орцсон учраас нэмэр авахгүй. Тэгээ гол Неймарын тэгж бүр уурлаад ингээд уйлаад байсан нь Анчелоти бүрэлдэхүүнээ маргааш нь зарлах гэсэн учраас өөрийгөө харуулах 70 дахь минутанд сэлгээ зууж байгаа үлдсэн 20 минут ч гэсэн Неймарт айгүй чухал байсан. Тэгээд нэг тийм бөө юм болсон. Тэгээд Неймар өчтөр ямар ч гэсэн бүрэлдэхүүнд бол дуудагдлаа. За Неймар дуудагдвал мэдээж Неймар Бразилийн супер одоод Бразилийг хэцүү үед аварж исэн. За нөгөө талдаа формын хувьд бол жоо хорон гарan байгаа. Биш те. Тэнгүүд маш сайн формтой байгаа Жо Педрог орхитлоо. Энэ бас их сонирхолтой шүү. Үзүүрийн товтлогчийн байрал дээр бол өөр сонголттой нэг шаарлаа л да. Одоо яг үзүүрийн товтлогчоор тоглох бололцоотой тоглогч гэх юм бол за би товтлооны тоглогчдыг нэрлэлчихье те. Игор Тиаго, Эндрик, Габриэл Мартинелли, Игор Тиаго, Луис Энрике, Матеус Кунья, Неймар, Рафиня, Раян, Винисиус Жуниор. 9 тоглогч. Тэнгүүт яг ер нь Бразилийн шгшээ баг ингээд товтлогоон дээр бол яг боломжтой яг үзүүрийн товтлогчоор бол 3 тоглогч байгаа. Магадгүй нэгдүгээр сонголт нь Эндрик баг. Б үйлдвэр бол Игор Тиаго баг. Бүр 3 дахь үйлдвэр бол Матеус Кунья, мөн Райанаар бол байж болохоор ийм сонголтууд байгаа юм байл. Тэгээ ингээ харангуут яг Жо Педрог бас энэ сонголтуудаас харж агаад үлдээчүүдээ л гэж дарагдлаа. Уучлалт гуйсан лээ өөрөө. Карло. Тих бах уу. 3 сард бол уг нь дуудаад ухааны юм шүү. Гэхдээ энэ чинь сүүлийн бүтэн 1 жил Жо Педрог зүр дээрээ тоглолцсон байхгүй. Мөнгөрсөг бүх тоглолтын дээр. зүгээр нэг дуудагч гарганы тоглогч байсан тоглогч. Тэрний өмнө чинь Куня байсан шүү дээ. Тэгсэн чинь сүүлийн 1 жил гарan ер нь дандаа Жо Педрог зүр дээр Тэгээ тоглолцсон. хамгийн муухай нь Жо Педрогоос яг 3 сард үлээ таны мөрөөдлийн үе гэхэд Неймартай хамт дэлхийн авраг тоглох гэжсэн байна. Тэгээ бас нэг юу байгаад байгаа Анчелотигийн зарласан эхний одоо 50 тоглогчийн бүрэлдэхүүнд Тиаго Силва байсан. Тиаго Силва одоо Португалийн Порту тоглоод сая Португалийн аврагчлаа шүү дээ. Тэгээд Тиаго Силвагийн бол мөрөөдөл нь бол угаасаа дэлхийн авраг болох. Ерөөсөө Тиаго Силвад ерөөс ганцхан л зорилго дутуу байсан. Дэлхийн авраг одоо энэ жил 41 настай. За ингээд тэгээд бүрэлдэхүүн зарласан чинь Тиаго Силвагийн нэр байгаагүй. Тиаго Силваг үлдээх харуулсан. Тэгтэл нөгөө талд нь Данило, Бремер, Дуглас Сантос, Габриэл Магалес, Ибанес, Лео Перейра, Маркиньос, Уэсли, Александро гэсэн. Арай л залуу хамгаалагч нар л да. Залууч. Хамгийн ахмад нь бол Маркиньос. Үгүй яг Бразил тэгээд нөгөө хэн байгаа? Александро 35 нас. жигүүрийн хамгаалалт Ювентус төс Александро. жигүүрийн хамгаалалт аягүй сул байгаа. Дээрээс нь төвийн хагас хамгаалалт сул байгаа. Бруно Гимарайс энтриг бол тоглоулахгүй шүү дээ бусд багийн нөхдөч тийм үстэй. Төвийн хагас дээр тэгээд одоо Фабиньо гэж, Касимиро гэж. Фабиньо ч Арабас ирж байгаа. Арабас дуудаж байгаа тийм. Тэгээд одоо бол яг ингээд эд Европын топ баг тоглож байгаа төвийн хагас хамгаалагч байгаад байгаа байхгүй. Бразил. Тийм. Ийм тим тохиол баг байх. Касемиро бол баг гарах юм байна да. Тий. Касемиро бол яг Европын топ баг тоглож байгаа аврагууд дийлэгт өрсөлдөж байгаа ч юм уу тий. Аврагууд дийлгийн аврагын өрсөлдөж эсвэл тухайн лигийн аврагын өрсөлдөж байгаа баг тоглодог төвийн хагас хамгаалагч байхгүй байгаа нь. Бразилийн хувьд бол баг энэ сүүлийн хичнээн жилдэх баг анхны тохиолдол нь баха. Одоо чинь 10 Жойлингтон дуудаг байгаас тий. Жойлингтон байхгүй тий. Одоо 22 онд жишээлх юм бол тийм ээ одоо хин байд та Касемиро байгаа шүү дээ. Тэгэхээр тухайд бол Касемиро бол мундаг байсан. Тийм Премьер лигийн бас Ла лигийн ч юм арган л өрсөлдөжсэн багт бол байсан гэдэг ч юм тий. 4 жилийн Касемироос одоогийн Сантосыг дуудсангүй тий. арай жоо суларсан дээ. Андре Сантос бас бол. Тий. Андре Сантос. Карло ч тэгээд гэрээгээ сунгацсан байлаа. Дараагийн дэлхийн авраг хүртэл. Тийм байл шүү дээ. 30 он хүртэл. Карло Анчелоти тий. 30 оны дэлхийн аврагыг бүр дуустал те. Стева дуудагдсангүй. Гимтсэн Гимтсэн байгаа даа. Челсигийн 2 Бразил авьяастан бол дэлхийн аврагт явсангүй тий. Нэг нь одоо нялх байна гэж. Сантосыг 18-тай болохоор дуудсан. Педрог оруулал баг 3 дууссан шүү дээ. Тэг Жо Педрог оруулаа тий. Тэгээ бас дээрээс нь Стеба бол гимтэлтэй байгаа. яг хин дуудахтаас жоохон туршлага арай бага юм л да тий. Сантосын хувьд. Тий. Одоо ингээл хажууд ингээ Касемиро хожин, Фабиньо хожин, Бруно Гимарайс хожин ихэр чинь бас л жоохон туршлага дуталаа гэж шаардлаа тий. Жо Педро яг энэ үлрэл 49 тоглоод 20 гол, 9 голын дамжуулалт хоосонгүй юм чинь бас багтаа биш шүү дээ. За яг хөө тэгээд Анчелоти
Анчелотитой одоо бид маргаад байгаа гэдэг. Юуг нь харж л бай. Дэлхийн аваргын амжилтын хэдүүлээ харцгаах болно. За дуусхий. Энэ 7 хоног ингээд Европа лигийн финал байж байгаа. Эх 7 хоногт бол Английн Премьер лигийн аварга бол тодорхой болчих нь байна. Конференц лигийн финал эх 7 хоног тэгээ аваргуудын лигийн финал гэх. Тэгэл ингээд дуусч байна да. Аваргуудын лиг их ч болоогүй байж байна тий. Дараагийн 7 хоногийн хагасаа байж байгаа. За тэгээд би болохоор ингээд маргааш гадагшаа явчихж байгаа. Тэгээд та гуравтаа маш их баярлаа. Одоо ингээд элдиз орлоо шүү дээ. Элдиз маань орлоо. Тэгэл одоо хэлж ярих нь юу вэ дарга маань элдизтэй сайхан. Би бол сайхан дураараа Дураараач өөрийнхөө бай. Битгий бөөрн хилээд бай гэж байна шүү дээ. За хил гэл. Дуусах хэдүүлээ. Хамтаас үзэгчтэй маш их баярлалаа. Та гуравтаа ч гэсэн маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байгаа байлаа. За эх 7 хоногт 41, тэрний дараа 7 хоногт 42 дахь дугааргээд бид олууллаа. Хаах нэ гэж. За дараагийн дугаараар эргээд уулзъя үзэгчтэй. Баяр та.